짠짠. Бид өнөөдөр яг сэдвтэйгээр ирж ирсэн. Өнөөдрийн сэдэв маань болохоор Солонгост ажиллах тухай. Өөр Солонгост ямар ажил хийж утсан. Тэгээд дээрс нь ажлаа хаанаас олдог. Тэгээд дээрс нь цалин гэдэг юм нэлээнгүү ярихаар шийдсэн байгаа. Тэгээд хүмүүст ч гэсэн яг энэ аюу хэрэгтэй гэдэг тий нэлээ яг анх ирж байгаа хүмүүст бол нэлээ хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд дээрс нь бидний яг хийжсэн ажлууд бас нөгөө хоорондоо жоохон өөр болохоор тий бас хоёр талаасаа ярихад гоё сонирхолтой байх гэж бодож байна. За чи ирээд хэр олон ажил хийж үзсэн? Би болохоор ирээд нөгөө шууд төрсөн шүү дээ. Жирэмсэн ирээд тэгээ шууд ирээд төрөөд тэгээд охиноо би өнөө жоохон гарандаа болтол юу ажил хийгээгүй. Тэгээ би яг өнгөрсөн тийм нэ нэлийн гаран болгож иж 2 ой хөлөөс өмнө би ажил хийсэн юм. Тэгвэл би нодлон яг он гаргаад 1 сар ажил хийчихсэн. Тэгээ одоо бол би яг ингэ ажил хийснээс хойш юусоо 1 жил болчихсон. Нөгөө нэг ирсэн хугацаанд ингэ жирэмсэн байгаа. Тэгээ төрөөд гэдэг юм болж ажил хийхгүй байж байгаа. Тийм ээ тий. Тэгээ анхны ажиллаа бол би яг он гаргаад 1 сар хийсэн. Чиний анхны ажил хийжсэн бэ? Би ч ерөөсөө ирээд нэг баг 7 оноо тэгээд энэ 7 оноо хамгийн ихний ажлыг хийж үзсэн. Тэгээд түүнээс хойш ер нь байнга л ажилласаар ажилласаарч байгаа юм байна. Тэгээд одоо л бас ажиллаж байгаа. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Би ер нь айгүй олон төрлийн ажил хийж үзсэн. Хамгийн анх хийжсэн ажил нь ямар ажил байгаа вэ? Хамгийн анхны ажил гэх юм бол зөөгч хийжсэн. Шууд зөөгч хийсэн байхгүй юу? Тэгээд би чинь Монгол зөөгч хийх нь битгийл өөрийнхөө хоолыг ч зөөж чаддаггүй юм байсан байхгүй юу? Халуун байж чаддгүй тий. Тэгээд би ч ер нь өөрөө нэг тийм шүлтэй устай хоол хийдэггүй. Тэгээд хаяа нэг тийм өдөр ер нь шүлтэй устай биш байсан ч гэсэн юм халуун хоол авах юм бол найзуудаараа дандаа ингэж зүгүүд аваад өгөөч гэж тэгдэг. Тэгээд дээрээс нь бас нөгөө хүмүүсийн нэг дугаараараа гардаг хоолууд гэж тэгвэл бигээд буруу авчих гад идэг байсан аахгүй юу? Одоо миний захиалга биш хаад би тэрийг авчих гад идэг байсан. Тэнгүүт би чинь тийм хүн зөөгч хийж бодчих чинь бас сонин штеп. Тэгээд би чинь юу яасан? Ирээд би ч нөгөө дотор баримдаа байдаг байсан. Тэнгүүт манай руммейт ах маань ирээд бас нэг хэлний бэлтгэлээр чи байжсэн ах махаар ирээд нэлээ удсан байсан ах юм байсан. Тэгээд нэг өглөө удчихсан чинь үүрээд намайг сэрээгээд ажил байна гинэ явах уу гэд. За тэгэл би чи ингээд амар фортос ирсэн даа. Тэгээд тэр үед болохоор юу манай тэр руммейт ах маань юу яадаг. Сургууль нь өмнө өөр сургууль хийсэн болохоор тэр авийнхаа ажил хийдэг байсан болохоор манай яг тэр дотор байрнаас нэг цаг гарна тэр нэлээ юм хоёр дамжиж явж өгчдөг. Тэгээдээ очингуудаа юу яадаг. Нөгөө нэг метроны буудлаас ахаа буучаад нэлээ таксидж явдаг. Өөр яв харах байхгүй тийм автобус метро байхгүй тийм нэлээд тийм хол байдаг тийм газар руу явж исэн. Тэгээд анх очихдаа болохоор яг үүнтэйгээ нөгөө охинтойгоо хамт тэр зүг рүү яваад тэнгүүтээ тарахтаа тэгээд би чинь тэр үед бараг л би метро дотор сууж үзээгүй байсан заяа. Тэгээд гэсэн чинь юу агаад айгүй бас сайн хүмүүстэй газар очиж тараад надаа гээд би чинь юу хоол зөөж үзээгүй байсан надаа гээд бүх юм ихээс зааж өгөө заяа. Тэнгүүтээ буцаж яваад бас чинь ингээд юугаа метроны буудлын хүртэл таксидах шаардлагатай тэгээд тэрнээсээ цаашаа метрогоор 2-3 дамжих шаардлагатай байсан чинь намайг юу тийжээ байсан ах өгөж өгөөд бүр манай оюут дотор байлаа өгөж өгөөд тэгээд анх удаа ингэж ирж байгаа тэгээд солонгос хүмүүс байхгүй. Тэгээд намайг эхлээ зүгээр юу руу метроны буудлаар өгөж өгнө гэжсэн гэснээр за яаж чамаа ганцаар гэж явуулах вэ тэгээд өгөж өгөөд тэгээд би айгу тэр хүмүүсээс айгу сайхан сэтгэлтэй үлдчихсэн. Тэр яг ямар ажил хийсэн бэ? Яг юу хийсэн бэ? Ийм нөгөө нэг юм чинь бас нэг л юм юу мол шиг газар бас жижигхэн хоолны газар. Тэгээд тэр дотор бас юм хоолнуудаа зөөгөл юм байсан. Тэгээд тэгсэн чинь тэрнээс тэр миний хамгийн анхны ажил гэхэд надад амар гоё байсан заяа. Тэгээд бүх юм надад амар ингэ гоё зааж өгөө. Тэгээд дээрс нэгээд надад тэр амар гоё найрсаг хайрцаа. Тэнгүүтээ бас тийж байсан нэг их чийсэн юм аа. Ийм үү нэгэн настай их. Тэгээд тэгсэн чинь тэр их шигээд над руу дараа нэгээд над руу халуурч байгаа байхгүй юу? Ингээд чамд ийм хоол явахад хэцүү болол үзээд ийм газраас шигээд ажил хайж үзээрэй. Тэгдэг шүү. Тэгээд дараа нь гэхдээ ингээд солонгост амьдрах хугацаанд чинь ингээд чам
том хүний хэрэг гарах юм бол над руу холбогдож болно шүү гэдэг над руу багаш нь бичээ заяа. Тэр амар баярлжсэн шүү дээ. Тэр ах шиг төрүүлж өгөө, тэр их тэгэж өгөө. Тэгээд тэр газарт амар дуртай. Би ганцхан л бацалтай. Гэтэ тэр амар гоё дулаахан сэтгэлдээ үлдсэн гэх юм уу? Ямар гоё юм. Тэгэхээр нөгөө нэг эхний ажил чинь ингээд нөгөө гоё зөөлөн гоё дулаан уур амьсгалсан болохоор нөгөө нэг юм ажлаас хальшрах мэдрэмжгүй тэрний амар гоё. Эхний утсан газар маань намайг нэлчиж чадахгүй чи ингээд гэсэн бол тийм ингээд яана гэсэн айдтай болсон байх гэж магадгүй. Жази болохоор ихэндээ анх энд ирэхдээ солонгос ирэхдээ болохоор солонгос хэлтэй байсан шүү дээ. Тийм хэлтэй байсан болохоор бас арай гайгүй. Гэтэл ч нөгөө нэг яг хоолны газар ашигладаг тийм хэлнүүд бид байхгүй. Энэ альчуурыг ингээд хийгсэн тийм байхгүй болохоор бас жоохон тэгэл бүх юм л анханаас асуугаад энийг яах юм, хий яах юм. Тэгээд ер нь нэг тийм ачаалал бас багтай газар байсан болохоор надад зааж өгч хийх юм байсан. Тэгээд тэндээ болохоор ганцхан өдөр ажилласан юм уу? Тэгээд уусаа нөгөө чинь яг юм самуурчлаар гардаг тийм нөгөө ажилладаг шүү дээ. Тийм. Солонгосч юм болохоор ингэ нөгөө нэг ажил олохдоо ихэвчлэн манай монголчууд бол ийм самуурчлаас гардаг юм шиг байгаа нэг өглөө эртний чинь зэрэг айгу юу гэдэг заяа азны асуудал юм уу? Ингээд ажил байгаа үг нь мэддэхгүй өглөө эрт хэлнгээд өглөө үүрээр сэрээд тэр ингээд байгаа байна уу юу гэдэг хүлээгээд байж байгаа юм юм уу? Тиймэрхүү юм шиг байгаа. Би яг тэгж тэр найзхаа тэргээр нэг тэр авируу бас тэгээд ганцхан тэр газар болохоор ганцхан очсон бас яг тэр чиглэл рүү бас нэг нэлээд хэд явсан өөр ажил болтлоо. Тэгж явжсэн. Би анхны цалин хэд байсан бэ? Нэг өдрийн. Тэр цаг ажилласан. Чинь өглөө 7-оос биш 8-8-аас исэн болон оройн 7 хүртэл ч юм уу. Тэгвэл чинь манайхаас нэлээд юу явж байгаа болохоор цаг гарна явдаг болохоор нэлээд эрт 6 мургаа гэж гарлуу 5 хэд мэдэж гарсан л одоо ч сайн байхгүй. Нэлээд зайтайсэн болохоор тэгж явжсэн. 110 мар байсан. 120 юм уу? Тэгээд нөгөө нэг авангуудаа самуурч руугаа тэгээд 10 гэж юм өгдөг. Тэгээд надад 100 муурчсан баха. Тийм байсан. Тэгээд би ч анх яг солонгос 500 мянга вонтой буусан байхгүй юу? Тэгээд яг нөгөө ирээл чинь гэр ахын хэрэглэл мэрэглэнэ тэрийгэл идж уух юм гэж авсан байсан болохоор бараг мөнгөгүй болчихсон. Тэгэл 100 мянга вон ороод ч гэдэг чи амар их мөнгөтэй юу? Би тэгэл за би ингэ байгаа чи ажиллаж. Тэгэж яг миний ажлаа гараа эхэлчихсэн. Дэний анхны ажил юм уу? Найзынхаа анхны ажил болохоор би болохоор анх солонгос ирэхдээ болохоор солонгос хэлний бүр А, Б, З юу ч мэдгүй. Би өсөл мэддэг байсан. Тэгээд үсгээ нэг холбож молбож уншаад бэлгэж мэлдээд яг солонгос хэл сураад байсан юм бол байхгүй. Солонгос хэл бол нөгөө үсэг мэднэ. Тэгээ харахаараа бол нийлүүлээ жоохон буруу ч юм уу зүг ч юм уу уншдаг лээсэн заяа. Тэгээд анх яг жирэмсэн ирсэн болохоор надад нөгөө нэг тийм ажил гэх нөгөө нэг угаасаа санаа зовох юм байгаагүй. Ер нь төрөвтөрөө анхаарч исэн өөрийнхөө биен дээр нөгөө нэг анхаарах шаардлагатай байсан шүү дээ. Тэгж байгаа ер нь охин ой хүртэл ер нь ажлын талаар нэг бодох Скоку нөгөө нэг хоёулахнаа хүүхдээ өсөж байгаа. Дээрээс нь миний охиныг чинь 2 ой гарантай болтол нь ер нь бол ой хүртэл бол Монголоос манай хамаатан бас ингээд аав ээж хин ч ирээгүй. Тэгээд ганцаараа байсан. Тийм яг тэр хоёулахнаа яг хүүхдээ өсөжсэн болохоор манай нөхөр нөгөө нэг бас ажилтай өглөө ингээ офисын ажилтай болохоор өглөө ингээд 8-аас илүү өсөж байгаа ажлын эхлээд орой 5 билүү 6-аас тардаг. Тэгээд тэр нөгөө нэг юм удирлаас шалтгаалаад цаг нь бас наашаа цаашаа болох юм билээ. Тэнгуудаа битээр ингээ шинэ аав ээж болж ирсэн болохоор манай хүн чинь бас нөгөө нэг хаспинсэнд дахиад ажилладаг гэсэн. Тийм шүү дээ. Ганцаараа ажиллаж байгаа болохоор тэгээд би болохоор охиноо хараад тэгээд ер нь гэрийнхээ ажлыг хийгээл ер нь тэгдэгсэн. Хийж байгаа ер нь охиноо би 10 сартай илүү 11 сартай цэцэрлэг төгсөн аахгүй юу? Тэгээд цэцэрлэгт өгөөл ер нь бол жоохон завтай болоод ирсэн чинь жоохон стресстэй. Ажил хийхгүй бол болохгүй юм шиг тийм мэдрэмж аваад тэгээд ингээд манай нөхрийн хувьд болохоор намайг ажил хийгээгүй. Миний яар одоо нэг юм жоохон зав гарсан дээр хүүхдтэй хүн чинь бас нэг юм зав гаргаж сурах гэж бас хугацаа орд юм билээ. Уул нь ингээ одоо бодохоор охиноо жоохон байхад би ингээ жоохон зав гаргаж болохгүйсэн ч гэсэндээ огт өөртөө зав гаргаж чадахгүй байсан. Тэгээд охиноо ер нь бол цэцэрлэг төвчөөд ингээд жоохон ч гэсэн ингээд ажил хийхээ оронд нэг өөрийгөө хөгжүүлээ тий юу ягаад хэл мэл сураа тэгээд
Тэгээ би ер нь ажил хийхгүй нэг хэсэг явсан. Гэтэ тэрэндээ би бас нэлээд стресстэй. Амар стресстэй. Тэгээд нөгөө гол нь ажил гэхдээ тэрний хажуугаар хайж байсан гэсэн Солонгост яг ингээ гэр бүлтэй хүүхэдтэй хүн одоо ингээ туслах өөр нэг аав ээж нэг байхгүй учраас одоо ингээ ажил олж хийхэд аюу хэцүү байдаг. Яа тэгэхээр цэцэрлэгийн цаг чинь өглөө 9:30-аас орой 4 хүртэл идэхгүй яг үндсэн цаг бол янгууд яг багш нарт нь хилээд ч юм уу цэцэрлэгтэйгээ ярилцах хүүхдээ ерөнхийдөө нэг 5 өнгөрөөч 6 моргоо хүргээд бол авч болдог. Гэтэ нөгөө байнга тэгж авах юм бол айлын хүүхэд болгоо ингээд нөгөө дөрүүгээд тараа явчин янгууд ингээ хүүхдээ байнга оройтуулах бас хэцүү. Тэгээ ингээд ажилд явах гол нь ингээд ажил эхлэх дуусах цагаас гадна нөгөө явах хугацаа гэж байдаг. Тийм шүү дээ. Өглөө эрт гарна, хүүхдээ цэцэрлэг төгөөс өмнө явна. Цэцэрлэг төгсчөөд явна. Тэгээд цэцэрлэгээс ажиллаад харж ирээд аавна гэдэг юмгууд ингээд жоох юм тэр хугацаанд ингээд юу таахгүй байхгүй. Цаг нь таарахгүй. Тийм ажлын цаг таарахгүй. Тэгэнгუთ Солонгост ихэнх шилдаанууд нөгөө ингээд өдрийн цагаар биш. Орой ер нь өдөөс хойш 4-өөс хойш ер нь шилдаанууд нэлээд ингэж ажиллаж эхэлдэг. Оройдоо тэгэнгუთ ингээд яг миний ингээд хүүхдээ цэцэрлэгээс нүүгч авахд таарсан бас юм ажил олохгүй нэлээд удаа явж байгаа. Би он гаргаад тэгэхээр нэлээд их ажил хийсэн. Хагаад зүйлээ ингээд ажил олохгүй жоохон одоо бүр ингээд ажил хийгээ шийдээд би тэрнээс өмнө болохоор онлайн шоп хийж эхэлсэн байхгүй. Тийм шүү дээ тий. Тэгээ он гаргаад охноо би чинь цэцэрлэг төснөөс хойш онлайн нөгөө юм жоохон стрессэд эхлэнгүүд нь ингээд жоохон завтаач болоод эхлэнгүүд нь онлайн шоп хийж эхлэв. Тэгээд онлайн шопоо хэсэг ингээд хийж явж байгаа. Тэгээ сүүлрүүгээ нэг юм чинь жоохон унаад ингээд идэг штэ. Тэгээ ингээд явж байгаа. Би өөрөө бас нэг жоохон юм турсны дараах жоохон юм стресстэй л байсан юм шиг байна. Тэгээд онлайн шоп бас нэг тийм сайн хийж чадахгүй нэг уналтанд орж ирээд би за ерөөсөө л зүгээр ажил хий тэрнэл дээр юм байна. Ингээд тогтмол цалинтай байх нь хамаагүй дээр юм байна. Ингээд айгүй их бас ингээд цаг хугацааг зарцуулж ийж ингэж нөгөө нэг юм карга маргагоо өгн аавн тэгээ гадуур дотор явна гэдэг бас айгүй их цаг хугацааг зарцуулж ийж мөнгө олох юм байна гэж бодоод би ер нь ажил хий гэж хэлсэн байхгүй. Би ер нь ажил хийж бас үзмээр байсан. Тэгээ ингээд Солонгост ирсэн хүн болгон ажил хийж байгаа бол ажил хийдэг штэ ер нь бол тэгэнгუთ би ч ажил хийж үзмээр байсан. Тэгээд ямар гэдгийг мэдмээр байсан. Тэгээд ажил хийхэр болоод тэгээд ер нь шийдсэн болохоор ажил нэлээд эрчимтэй хайж агаад он гараад нэг ажил олдоод тэр ажилд би ер нь оны өмнө яг орох гэсэн чинь манай тэгээ нэг жоохон хүүхдтэйгийн нэг асуудал нь болохоор хүүхэд өвдөхөд ажил хийх амар хэцүү байдаг. Хүүхэд айгүй ойрхон ингээ ханиад бүрэн гүйлгэн ингээд нөгөө нэг хүүхэд чинь ингээ олон дунд ороод цэцэрлэгт орохоор ингээд хархлаа амар унаад идэм билээ. Тэгээ ингээд байцааж байгаа л өвдөө тэгэнгүүт би яг нэг ажил орох гээд ажил орсон байсан гэсэндээ охин маань хатаа аваад имлэг твтээд тэгээ бит хоёр ажилд орж чадаагүй тэгээд охин маань ч жоохон тэгэл за гэд тэгээ он гаргаад харин ажил гарч ирээд хадас яаж болсон. Тэр болохоор таньдаг хүн байсан. Манай нэгэн нэг таньдаг ахынх нь ихнэр өмнө нь тэр газар нэг богино хугацаагаар ажиллаж исэн гэд. Тэгээ би ер нь бол ажлыг чи ингэж хайж байсан аахгүй. Одоо ингээд зар дээрээс бол яг миний ингээд цаг хугацаанд тохирох ажил олдохгүй. Гэтэ бол зар харж исэн нөгөө нэг групп чатуудаар харж исэн. Тэгэл дээрээс нь таныг мэддэг хүмүүстэй одоо би ажил хийж байгаа шүү, ажил хийж байгаараа гэж ер нь захиад исэн. Тэгээд хийжсэн болохоор бас нэг захижсэн нэг ах их хоёр маань намайг ер нь ажил хийж байгаа гэд тийм ажил санал болгоод тэгээд очиж исэн. Тэгээ би тэгээд тэр ажил дээр хамгийн түрүүнд юу хийсэн гэж хэлсэн. Согн ярьсан. Шуудаа билүү 2 шуудаа согн ярьсан амар хурдан хугацаанд. Тэгээд согн арилгах техниктэй болсон шүү дээ амар бүрөө. Тийм ингээл нөгөө юм 2 хутга хэрэглэн бэлэн өмсөж байгаа л согныхоо дээд толыг ингээл аваад хаяал тэгснээ ингээд жижиг хутгаараа ингээл тэгээ ингээд шууд нөгөө хальцилж явахдаа шууд ингээд бэлэгтэй гараараа угаагаал тиймэрхүү. Тэгээ ингээд нэг өндөг одоо чинь өндөг хагарлаад одоо ингээд савлахад чинь одоо ингээд нэг дор одоо хичнээн мянган өндөг шахаад байна тий. Тэгээ чи бигдэг. Тэгээд ингээд эхлээд тэр ажил дээр би ингээд очиод би нөгөө ингээд хэлгүүгээд ирсэн болохоор хэлбан тийм сайн биш. Учираас дээрэс нь би ингээд нөгөө нэг нийгмийн харилцаанд ороогүй ер нь хүүхдэд төрүүлээд хүүхдтэйгээ бүртөөгөө гэртэл ер нь байдаг болохоор нийгмийн харилцаанд тийм их ороог болохоор нөгөө өөрийгөө илэрхийлэх ярих тал дээр жоохон тааруу. Тэгээд тийм байсан болохоор угаасаа тийм хит тааруу байхаар чинь мэдээж олох ажил бол угаагчаас юм байлээ. Тэгээ би
тэнд угаагчаар орсон. Тэгээд тэр ажил дээр болохоор найз нь юу яжсан. Нилийн нэг хэдэн сар ажилласан баггүй. Тэгээд эхлээд би ажил дээр ороод бол эхний нэг цаг гарan болвол бэлтгэл ажил тусалдаг. Нэг удаа ингээд нөгөө тоож маань надаар ингээд юм бичүүл үзсэн чинь ингээд амар сайн хичиж ингээд. Тэгээ би чинь нөгөө хоол их дуртай. Тэгээд тэгэнгүүт ингээд орж ирэнгүүт намайг дуудаад энийг ингэж хичээрэй гэж амар олон үйл юм хичүүлдэг гэсэн. Тэгээд би бүр амар төрөнд дуртай за амар хичээл гоё юм ихтэй хутгаад тэгээд ингээд амар гоё ногоо ирчих надад бүр амар гоё гэсэн. Янз янз зээл юм чинь багцах гэдэг. Тэгээд хоолны бэлтгэл ажил нэлээд тусалж байгаа л цаашаа угаах ажил руу ордог гэсэн. Тэгээд хинжээний угааж агаад сүүлдээ болохоор нөгөө угаах маань гайгүй байна гэд намайг угаахаар ер нь бол нуруу амар өгдөг юм лээ. Эхний 7 хоногт бол миний нуруу шууд татаад нэлээд нуруу татаад хэд хонсон. Тэгээд сүүл рүүгээ тасаад гайгүй болоод тэгээд би ингээд амар утаархны зүгээр гайгүй л үүдээ та нар сонирхож үзсэн гэсэн. Тэгээ хоёулаа яа чи нэг ийм ажил гэдэг дээр ингээд доор нь ингээд таслаа тавьчихаар гайгүй болох хаа. Тэр ажил дээр ингээд тэр миний нөгөө анхны ажил хийсэн. Тэнгууд би тэгээд гайгүй ажиллаж ингээд ажлаас маань намайг юунд угаагч хийж жагаад хоол асгадаг болгосон байхгүй. Хоолны үйлдэл ингээд асгадаг. Компани хоолны газар учраас ингээд амар олон хэдэн мянган хүн орж ирдэг. Яг өдрийн хоолны цагаар тэгэл 11-ээс яг 2-ын хооронд хүмүүс орж ирдэг. Тэгэнгუთ яг тэр үеэр би сүүлдээ хоол асгадаг. Хоол асгахынхаа хажуугаар тэрнгүүр нэг юм арай өөр багцынхын хоолны нэг жижиг шажиг аяга маяг угаагаад тэгээд угаасаа ажил хүсэнгүүт бүгд цэвэрлэгээд суудаг. Тэгээд айгүй хөөрхөн ааштай, гоё имүүнэртэй, бас айгүй зүг имүүнэртэй, айгүй гоё ажиллаж байсан. Тэгээд биднээс би ингээд хамгийн анх удаа би ингээд нөгөө нэг биеийн хүчний гэх юм уу одоо тийм ажил хийж үзсэн ажил маань тэр эсн тэгээд айгүй гоё ажлыг амар гоё зааж өгсөн надаа нэг юм уу ингээд ингэж хийвэл хурдан ингэж хийвэл зөв ингүүл цаг хэмндэг ингэж хийх юм бол чи ингээд нөгөө нэг ажлаа хоёр хийхгүй гэдэг ч юм уу надад нөгөө нэг юм амар сайн нарийн ингээд зааж өгсөн. Тэгж зааж өгдөг хүмүүс амар амар тий. Тэгээд ингээд тэнд нэлийн гоё ажил сурсан. Гэтэ би тэнд байхдаас юу яадаг гэсэн чинь. Тэгээ нөгөө намайг ингээд тэр ажил дээр маань ингээд хөөрхөн ингээд яг хоолны цаг эхлэхээс өмнө ажлаас маань бас 20 минутын өмнө шууд зал руу гаргачихдаг гэсэн. Ажлаа ингээд би ингээд угаагаад хоол мал асгаад ирж ш. Тэгэнгүүт зааланд хүмүүс ер нь гараад шингэрээд хэлэнгүүт намайг ингээд жоохон ингээд амраагаад зал руу гараад ширээ арчгээд би ингээд 20 минут ширээг удаан сайхан ингээд арчдаг гэсэн. Тэгэл тэр үед юу ингээд амар ихэн бодогдоосаа бүр ингээд дөлмөс гоож амар сүндэг гэсэн. Тэгэл ингээд тийм байсан. Цалин нэдэсэн. Гэтэ би ч нэг тэр чинь тэгээд нөгөө нэг яг миний цаг таарсан ажилласан хоо би охиноо 4-өөс авдаг гэсэн. Тэгэнгүүт манай ажил болохоор 10-аас эхлээд 3:30-аас тавдаг гэсэн. Тэгээд би 3:30-аас тараад охинлогоо яваад охиноо авдаг гэсэн хоо. Тэгэнгүүт 3-аас тавдаг илүү. Тэгэнгүүт манай ажил болохоор цалин нь болохоор 11 илүү 13 гэсэн. Цагийн. Тэнгууд цаг нь бага болохоор мэдээж цалин бага. Гэтэ ингээд ажил хийж байгаа болохоор урамтай. Дээрээс нь ингээд гэрээсээ ингээд яг юм ээж болчоод ингээд гэртээ байдаг хүмүүс гэрээсээ ихэндээ ингээд гарч явах нь хүртэл гоё байдаг. Тэгэл айгүй олон тийм гонигтай, баяртай, сонин содон айгүй олон мэдрэмжүүдийг авч ирсэн. Хамгийн анх удаа би тийм солонгос хүмүүстэй яг харьцаж үзсэн тийм ажил гэсэн. Яг одоо тэр газараа удахгүй нэг юм гоё хэрвээ тэр байгаа бол нөгөө цуг ажиллажсэн эмүүнэр маань байгаа бол гэж бодоод нэг гоё юм аваад тий өдрийн хоолыг тэр орно гэж амар бодоод байгаа. Тэгээд тэр ажил дээр гэхдээ тэр ажил маань нэлээд юм чанга нэлээд ийм ачаалттай ажил байсан л да. Амар хурдтай амар ингээд богино цагт амар их ачаал авч ажилладаг. Тэгэнгүүт тэр ажил дээр хамгийн анх би тэгээд нөгөө юм жоохон шантармаарч юм шиг тийм ажил хийсэн болохоор дараа нь ажил хийсэн чинь надад ер нь бол юм хүмүүс санагдсан гоёсэн. Тэр ажил дээр би ер нь бол тэр хамгийн анхны ажил маань айгүй хүнд дээрэс нь айгүй нөгөө юм
сэтгэл зүйн хувьд ч гэх юм уу эсвэл хүмүүсийн зарим нэг харилцааны хувьд амар хүндрэлтэй газар байсан байна гэдгийг сүүлд мэдсэн. Тэгэнгүүт тэнд тийм биш болохоор дараагийн ажил надад бүр амар гой санагдсан. За тийм байна. Ер нь би чинь нөгөө самуучлаар айгуу тэгж нэлийн бас нэг хэсэг явсан байхгүй юу? Чи угаасаа нөгөө нэг хичээл орж байгаа манай хичээл чигээд бүтэн өдөржин гэж ордог байсан болохоор яг өөний тухайн амралтын өдөр завтай тэгээд амралтын өдрөөр тэгж самуучлаар явдаг. Тэгээд ингээд нэг гарсан өглөө нөгөө самуучлаас ингээд тийм тийшээ очиж ажиллаарай гэж зүгээр хаяг л өгдөг заяа. Тэгээд тийшээ очиж юуны газар байгаа ямар хүмүүстэй ямар ажил хийх юу хийх юм. Ер нь л дөөгч гэдэг бол нэг юм мэдээд байгаа. Тэгээд ямар хүмүүстэй уулзаж яг юу хийхээ мэдэхгүй заяа. Баг ямар газар очиход тэгээд зураг мууч явахгүй гэдэг юм очиж байгаа шүү дээ. Тэнгүү тэгээд тэр үед нэг гоё юм нь юу гэдэг вэ? Баян ингээд шинэ хүмүүстэй уулзаад нэг гоё юм бас муухай юм ингээд бас хоёр талтай. Тэгээд баян шинэ хүмүүстэй уулзсан заяа. Тэгвэл тэгээд баян шинэ юм гэж сурна. Тэгээд одоо язгал ингээд би одоо нэг ачаараа би энэ тавьдаг гэдэг ингээд мэдээд авчих юм бол надаа ингээд дараа нь ингээд би мэдэн шүү дээ. Тэгэхэд баян шинээр очиж байгаа болохоор ингээд бүх нөгөө шинэ юмыг сурах амар дратай юмны байрлал ийм юмнуудыг сурах амар дратай юмсээ баян шинэ хүмүүстэй уулзсан заяа. Тэгээд нөгөө хүмүүс нь янз янзын хүмүүс гоё ажиллаж муухай ажиллаж хүмүүс байгаа. Тэгээд би тэр хүмүүстэй ингээд ер нь бол яаж ч хайж уулзах хүмүүс гэж боддог ч гэсэн бас нөгөө нэг би чинь гадаад би Монгол гэж хэлчихэж байгаа болохоор Монгол гэсэн нэрээ бодож амар хичээж тэгж явдаг гэсэн. Тэгээд би ингээд энд Монгол гэж ирчээд муу ажиллаж байгаа бол дараа нь ингээд Монгол хүн ахгүй байх үедээ гэдэг ч юм уу ямар тийм бодож хичээж ажилладаг байсан. Тийм байна. Тэгээд ер нь самуучлын ажлууд гэх юм бол ихэвчлэн дандаа нөгөө нэг юм юугаар 10-аас 11 ч юм уу тэр байдаг заяа. Цагийн цалин ер нь бол тэгээд өдрөөрөө нэг 120 мөр байдаг. Тэнгүүтээ самуурч руугаа 10,000-ын чөлөө 10% чөлөө тэгж өгөөд нэг ямар ч өөртөө нэг тийм 100 гар дээр бол нэг 100 жоохон давуулж авдаг байсан. Тэгээд самуурчлаас ажил олдох нь амар юутай. Зарим үед нэг байнга ажил байна, зарим үед олдохгүй байх юм бол тэгээд тэр өдрөө тэгээд чи өөр ажил хайхгүй бол гэж чи ажилд үлдэх магадлалтай байсан. Тийм байсан. Дараа нь яг тогтмол хийсэн хамгийн ингээд тод үлдсэн одоо ажил нь ямар ажил аа вэ? Тод үлдсэн яаж тод үлдснээс илүү тогтмол хийсэн ажлууд болохоор хамгийн ихнийх нь болохоор би юу басээ бас ялгаагүй гэдэг самуурчлаар ингээд очиод ажилласан чинь ер нь бол тэдний ингээд байнгын хүн авчихсан байж таарсан юм уу яасан юм бэ чи ингээд байнгаар ажиллахгүй гэдэг ер нь бол тэгээд нөгөө самуурч руугаа хэлэхгүйгээр байнг очдог болчихгүй тэгвэл ингээд самуурчтай хэлээд би ийшээ байнг очиход болчлаа гэх юм бол чи өдөр болгоо тийшээ юм болчих واخгүй юу тэгээд чи тэр ажил дээр ажилласан ч самуурч руугаа мөнгө өгнө тийм болохоор ер нь нөгөө газартайгаа ярьж чад хэлэхгүйгээр байнг очдог болоод тэгээд ер нь бол нэг тийм газраас ингэж нэлээ үлдэж ажиллаж байгаа. Тэгээд дараа нь хичээл амарсны дараа ингээд би ийм цагтай болцсон учраас өөрөө яг ажил хайж эхлээд тэгээд миний бодлоор юу адаг тэгээд байнгын ажлыг анх ажил хайхдаа тэгээд цаг нь бол их баг хамаагүй хайж эхлээд үзээ. Тэгээд очиод би ингээд уусаа ажиллаа ингээд сайн хийгээд ирчих юм бол миний ингээд баг ажиллаж исэн цагийг ингээд нэмж мөвөд өгчдөг болохоор би дараа нь одоо хичээл орсон гэсэн миний хичээлийн цагтаа ингээд юу агаад харуулад одоо хуваарийн маань ингээд тохиолж өгөх боломжтой байдаг учраас миний бодлоор байнгын ажил хайж аваад амралтын үедээ одоо нэг урт цагаар ажиллах боломжтой ч юм уу тиймэрхүү үедээ ингээд богино цагаар ч хамаагүй ажил хийж үзээд тэгээд одоо нөгөө ажилдаа дасаад тэгээд өөртөө тааруулах хуваар зохиолуулах хар хэмжээний ажилтдаг болчих юм бол харин хэрэгтэй байдаг гэж би боддог. Тэгээд би хамгийн ихний зуныхаа амралтаар би чинь амар олон ер нь бол 3 ажил хийсэн нэг зэрэг. Тэгээд угаасаа би ч нөгөө Монголоос айгүй ялгаагүй л өөр мөртөө ирсэн нэгэл тэрийгээ дарна гэж бодоо тэгээд дээрээс нь төлбөр мөлбөрийн асуудал тэгээд нөгөө нэг анх дотоод байнаас гарч байгаа тэгээд юунаасаа юу лээ байрнаасаа гарч байгаа учраас байрны барьцааны мөнгө нэргээд нэлээ мөнгөний хэрэгцээ их байсан болохоор би нэлээ шаргуу ажилласан тэр зүүн. Тэгээд би нэг дорья 3 ажил хийдэг заяа. Нэгүүтээ бүр 7 хоногт ерөөсөө амрахгүй. Нэг нь ингээд бүр шүнжэнгөө ингэж ажиллангуудаа өглөө нь 8 гэж тарангууд өглөөний 8 гэж тарангуудаа жоохон удажгаад 11 гэж босоод нэгийнхээ ажилд яваад тэгээд ингэж нөгөө ажлаа ингэж таад ингэж бүр тэгж явдаг гэсэн аахгүй юу. Тэр үед болохоор би 3 өөр төрлийн ажил хийдэг гэсэн. Тэгээд нэг нь болохоор зөөгч ийм загсны газар яг ийм бүтнээр зөөгч хийдэг. Тэгээд нэг нь болохоор GS түүний суудаг. Усад GS-ийн хөтлөгч хийж байгаа шүү дээ. Энэ өөдөө болохоор кафед ажиллаж хийсэн байхгүй юу. Тэгээд би кафедаа болохоор айгүй анх юу асан. Би ингэсэн.
эхлээд тамирчид сунжангаа нөгөө юунда ажилласан байсан. Загсны газараа тэгээд манай загсны газар бас гэртээ манай ойрхон болохоор юу гэж сонгож ажилласан. Тэгээд би жаад манай загсны газар амир юм ачаалттай хүнд байгаа заахгүй юу? Ийм юутай нэг юм жоохон хошин шогийн жүжигч юм уу? Тийм ахын тийм амьтаж алдтай хүний ажилладаг газар болохоор тэгээд дээрэс нь яг даннамд байдаг. Тэгвэл амар юм ачаалттай тэгээд хизээч юм сул тартай байх гэж аахгүй байг юм гадаа нэг очтой байж байдаг. Тэгээд ер нь нэлээ ачаалттай болсон байсан болохоор би надаа ер нь одоо жоохон өөр ажил хийгээд бодоод байжсэн чинь яг манай гэрээ одоо манай гэрээнд ялаа гэж бодоход манай одоо загсны газар эндэлтэн заяа. Тэгсэн чинь ийш нөгөө эсрэг тал руу байдаг нэг газар тавтахад ажиллах. Юуны GS ажиллах юу байсан аахгүй юу? Ажил хийсэн. Тэгээд тэгэхээр би тэрийг очиж ихэд яг тавтахад ажиллаад эхэлсэн байсан. Тэр бас амар заяа. Би очиод ярьсан гэсэн өө за ороо гэд. Тэгэд очиод орсон чинь одоо эхлээд захирал маань 30 минутын дотор өөр юм кастинг хаймыг зааж өгсөн. Тэгээ яваад гисэн заяа. Тэгээ би тийчингээ 30 минут төр яасан гэснийг шүн ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ мэдгүй юм хаа юм залгаарай гэсний чигээ шүрээ өгсөн. Тэгэл би ингээл заадаг. Тэгээ би ингээд зарим юм жижиг сажиг чихэр мөхөр юмуд нь баркод байхгүй. Баркод байхгүй юмнуудыг ингээд юу яаж зархаа мэдгүй заа ахбат идэг. Тэгээ би залхахаар нөгөө чи шүн унтж байгаа уцаа авахгүй. Тэгэл би баркод нь байхгүй болохоор зарч болохгүй нэ уучлаарай гэж сужиддаг. Тэгээд юуны ажил дээр гэх юм бол таны GS ажил дээр гэх юм бол нэг хэцүү юм нь тамхи амар олон төлөвлөсөн. Тэгээд би ч өөрөө нөгөө тамхи татгүй тэгээд ерөнхийдөө тамхины төрлөөр мэдхгүй заяа. Тэгвэл ингээд яг миний ард ингээд байж байгаа кастны ард. Тэгэл би ингээд та ингээд заагаад өгөх юм бол би танд аваад өгье. Ингээд дээшээ доошоо гэдэг. Тэгвэл ингээд нэрийн хэлбэрт би мэдгүй болохоор энэ үү гэж тэгвэл биш. Хажууд хандсан дээшээ доошоо гэж яг ингэж авч өгдөг гэсэн. Дизайл ерөнхийдөө нэг би 7-аас ганцхан өдөр ажилладаг байсан. Тэгэл манай чинь тэгээд нэг юм хөөрхөн жижигхэн салбар тэгсэн юмнээсээ ингээд хажуудаа юм колонктой тэгвэл колонкийнх нь бас харуулах гээд байдаг. Тэгвэл ингээд намайг шүн бас ингээд эвэж орж ирдэг заяа. Яаж ийм сахтуулж юм орж ирж гинөө яаж ийм ийж ингээд мөр хөрх тийм тэгээд Монгол гэсэн тэг гэлээд юм айгу бас нэлийн дэжгүй байсан. Тэгэнгүүтээ тэгээд яг бийжсэн чинь яг манай гэрээс 5 минутын зайтай байдаг кафе бас хүн аавна гэсэн юм аахгүй юу? За. Тэгээд тэгэнгүүт нь би уураа ийшээ гарч ирсэн. Тий. За ийшээгээ гүчсэн ороод үзье гэсэн чинь яг юуны цаг ярьцлага мэдээж очиж өгнө шүү дээ. Тэгээд очиж ярьцлага гэсэн чинь яг миний загсны газар байдаг ажлын цагаар байгаадсан аахгүй. Тэгээд байжсэн чинь би ажиллаа ярьцлага өгөөгээд ярьсан байсан чинь намайг яг ажил дээр байжсэн чинь дуудаад за тэгэл би за яаж ийж очиж өгье гэж бодонгуудаа юун дээр нөгөө ажил дээр би ингэ гэрлүүгээ амар яаралтай очих болохгүй байна. Би гис авчаад ирээ. Энэ уусарыг алхаад 20 минут идсэн гоё. Тэгээд гэрлөө ороод чи нөгөө нэг загсны газар чаас амар хурц өндөртэй. Гэрлөө орж гис нэг амар ингээл мистис бахан цацаг нэг өндрээд арчаал тэгэл гарч очиж өгөөд ярьцлага өгөөд тэгээд юу ч гэсэн ярьцлага өгсөн чинь амар хөрхийг яг ягаан кафе заяа. Тэгэл орсон чинь ингээд хэдэн хүн бүр цаадаа зогссон. Тэгэл манай төвчл ирсэн. Тэгэл яг орж ярьцлага өгчөөд намайг яг авах ч юм уу авахгүй ч юм уу заяа мэддэхгүй. Тэгээд би чи ятарч өөрөө баг кофе ч уудаггүй. Тэгээд юу кафед ажиллаж исэн туршлага байхгүй. Тэгээд ганц хэлсэн юм заагаад өгчих юм бол би чадна. Гэлээ. Юу ч гэсэн ингэ заагаад өгчих юм бол би амар сайн чадна. Би бах ярьж байгаа. Тэгээд гарч ирээд байжсэн чинь над руу яг нэг өглөө амар азтай заяа. Юун дээр яг GS дээр би ингээд 5 цагийн орой ажиллаад хагасны өглөө ингээд сэрүүн байгаа штэ. Тэгсэн над руу хагасны үүрээр заяа 6 7 тэгээд би яг сэрүүн байж таарч байгаа штэ ажил дээр авч. Залгаад өнөөдөр ирж ажиллах чадахгүй гээд. Тэгэл би уусаа тэр өдөр нь оройн завтай байсан л гооч чадна. Тэгэл хамгийн анх кафед очиж ажиллаж ороод. Тэгээд кафед болохоор би анх манай кафе 24 цагаас байхгүй юу? Тэгээд би анх 24 цаг гэхээр 12 цаг хүртэл ажилладаг гэсэн үг үү? Бүр 24 цаг. Бүр өдөр шөнөгүй ажилладаг гэж үү? Тэгмүүдээ би болохоор нөгөө нэг загсны газар өдөр ажилласан. Тэгмүүдээ би ахаа шөнө ажиллах ажил хийжсэн. Тэгмүүдээ би тийч шөнийн цагаар ажиллах гэсэн юм байна. Тэгмүүдээ шөнийн цагаар би чинь нэг 2 өдөр л амралтын өдрийн шөнө ажиллаад. Тэгмүүдээ би нөгөө нэг юун дээр загсны газар нь 11-ээс сардаг. Тэгээд 11-ээс тарчингуудаа гэрчлэг ирж гээс нэг хайлт хугацаас урчаад тэгээд буцаа шууд кафе руугаа ирдэг. Тийм бас аахгүй. Тэгээд шүнжээгөө ажиллаж байсан. Би өглөө нэг ер нь нэг 8 гэж тараад нэг 11-ээс 8-аас 11-ийн хооронд өглөө унтдаг заяа. Тэгээд буцаж ингэж явдаг. Тэгээд явж исэн чинь
Тэгээ би кафед олны 2 өдөр ихэд ажиллах юм байна. Тэгээ манай кафений хажууд амар сайн хүмүүстэй юу. Тэгэл бичсэн чинь чи юу ингээ манайд ингээ байнгаар ингэж өдөр болго ингэж ажиллаж байгаа чадахгүй гээд тэгээд юм уу манай GS болохоор энэ Канажамууд болохоор юу байдаг вэ юу дэлгүүрүүд хамгийн доод хэмжээгээр цалингийн доод хэмжээ тэр үедээ би нөгөө гэрээ хийж болохооргүй байна гэд хэлсэн чинь тэрнээс доошлоод 9,000 төлөв 8,000 төлөв цагийн доошлсон байсан аахгүй юу. Тэгэнгүүт манай кафе болохоор цагийн 12 мянга байсан. Тэгээд тэгвэл би заазаа тэгвэл би нэг GS-ээс гарангуудаа энэ юундээ ингээд байнга ажиллаж игээд кафед ажиллаж игээд тэгээд кафедаа эхлээ шөнөөр бас тэгж ажилладаг болсон. Тэгжсэн чинь ахаад нэг чи ингээд өдрийн ээлжинд ажиллаж чадахгүй гээд тэгээд тэгвэл би уусан манай нөгөө нэг загсны хат нэлээд амар ачаалттай байсан болохоор би заазаа тэгвэл би ингээд загснасаа бас гараад би ингээд кафедаа ингээд ажиллаж игээд би юу нэг кафедаа бүтнээр ажиллаж тэгээд ганцхан ажил хийж ирсэн. Яг тэгж кафедаа очсон. Тэгээд ер нь бол анх тэгээд ингээд нэг ганц ажиллаад үзчих юм бол ингээд цааш та чиний ажлын цагийг сурах боломжтой гэдэг юм байна. Тийм байна тий. Тиймээс тэгээд одоо хичээлийн хэд хоног 7 хэдэн өдөр хичээлдээсэн. Тэр үед шар нөгөө зуны амт байсан байхгүй юу? Тэгээд зуны амт. Тэнгүүтээ би яг кафедаа яг бүтэн ажил хийснээ дараа юу болоод намар хичээл ороод. Тий, хичээл ороод. Тэгээ хичээл ороод байжсэн чинь ер нь бол ингээд нөгөө манай өмнө байсан менежер инээдэрээ ингээд ер нь өөр салбар руу явж маад тэгээд би кафедаа ганцаараа үлдээ. Би ганцаараа менежер болоод кафегийн менежер болоод менежер болсон юм шүү. Тий. Алсан захирал гэдэг шиг үү. Тэгээ менежер болоод тэгвэл манай кафе яг миний цагийн үеэрээ яадаг гэсэн зав. Би хичээлтэй байх юм бол манай кафе ингээд хаалгаа хатсан байж байгаа. Би ингээд шууд харж ирээд ингээд кафегаа онгоолгоод ингээд өөрөө шөнө 2 хүртэл байж байгаа. Тэгээд хаагаад явдаг. Тэгээд ингээд ингэж явдаг. Тэгэл ер нь бол тэгээд миний завтай өдөр биш миний завгүй өдөр тэр кафегээ бүрийг хаалгаа хаадаг. Ингээд би ганцаараа ажилладаг болсон юмсан. Тэгээд би тэнцэнээс бол нэлээд сайн цалин авдаг байсан. Тэгээд манай захирлууд хүртэл өөртөө гайхаад үе чи ямар их өндөр цалин аваад байна. Солонгосчууд ч ингэж авдаг юм даа гэдэг. Явартайч тэгдэг байсан. Тэндээс цалин ямар байсан бэ? Тэндээс болохоор яг сарын цалингаар хэлж болох уу? Сарын чинь нөгөө нэг би өөрөө бас нөгөө цагаа зохицуулж гардаг байсан болохоор ер нь дунджаар нэг 3 сая 500-аас дээшээ авчдаг байсан байхгүй юу? Тэнгүүтээ би бас дундуур нь тэгээд өвлийн амралт болоод тэр чинь өвлийн амралтаа болохоор би чи яг нэг бүтэн өөрөө тэгнэ ажиллаж байгаа. Тэнгүүтээ юу яадаг дундуур нь би бас нэг жижиг сажиг онлайнаар нөгөө ажил их ачаал багтай. Тэгвэл компьютер дээр би өөрөө юм хийж болохоор жижиг орчуулгын тийм онлайн ажил бас давхар хийдэг. Тэгээ ер нь бол нэг гарын техник гэдэг нэг ер нь бол 4 сая орчим авчдаг. Монгол мөгөр бодсон чинь нэг 10 сая орчим болж исэн. Тэгэж кафедаа бол үзэж явсан. Бас айгүй сайн авч исэн байна. Тийм. Тэгээд уусаа би чинь дижэний бараг л гэртээ байгаа цагаас илүү кафедэр байдаг цаг нь бараг би тэнд амьдэрдэг байсан юм чинь. Тэгээд нэг гоё юм нь болохоор ингээд би ганцаараа ажилладаг болохоор ямар шиг банк байхгүй. Манай захирлууд хүртэлгээд миний кас мас юм юу захирлам хаалганд орчихсохгүй. Би ингээд өөрөө яг каса барьдаг. Би ингээд юуныхаа юу лээ. Одоо энэ хэрэгтэй бараа бүтээгдэхүүн юмудаа захиалдаг. Тэгэл ингээд нөгөө нэг захиалгын юу лээ. Педа юу хөвөлт мөрөлт юмудаа гэсэн өөрөө хариуцдаг. Гэх юм надад байсан болохоор миний ажил бүрийг огт оролцдоггүй. Бараг би өөрөө захирлын юм шиг л тэгэж байдаг байсан. Тэгэхээр бас ингээд анх ингээд угаасаа хэлний бэлтгэлээр ирүүл бас ажил хийхэд айгүй хүндрэлтэй шүү дээ. Хэлгөө ингээд чинь тэгэхээр ингээд мөнгө хэмнээд Монгол дахта хэлээ сураад тэгээд ирэх юм бол ингээд хийх ажлын хувьд ч гэсэндээ хүндрэл багтай, стресс багтай хэлэх боломжтой. Тэгэхээр бас ирэхээс өмнө би дагаад ч юм уу эсвэл боломжтой бол сургууль юмдаа суугаад энд хэлний бэлтгэлээр биш те магистртаа бакалавртаа ирүүл юм илүү хичээлээ ойлгоход хүртэл илүү хүнтэй байх. Тэгээд би бол анх яг юу бодож исэн ямар ч хэлгүй ирж байгаа хүмүүсийг яана гэж бүргээд өнөөс нь ингээд энэ хүмүүсийг яана гэж боддог басаад үсгэж мэдгүй гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Яг үнэ тэгээд нөгөө хүн чинь ингээд чам руу уурлаад байгаа юм уу? Чамаа ингээд нахтаад байгаа юм уу? Яа та мэдгүй ингээд үдчих юм яриад тий чи ойлгохгүй тэгээд ямар хэцүү байх бол гэж би бас бодож ирсэн. Тэгэл амар олон нөхцөл гарна шүү дээ. Тэр нөхцөл байдал гарна. Тэгэл тэр болгонд өөрийгөө илэрхийлж чадахгүй. Тий өөрийгөө хамгаалах чадваргүй юм байна тий. Тэр бас аягүй чи ингээд чиний хийсэн юмыг чи хийгээгүй юм чи хийсэн болохоор бүтгсэн чи ингээд өөрөө хамгаалаад хийх боломжгүй учраас
Тэр бас жоохон хэцүү санагдсан. Яа, за одоо болохоор ямар ажил хийж байгаа вэ? Одоо болохоор бас би нэг 2-3 ажил бас хийж байгаа. Нэгээс нь төрөлтэй засварсан байгаа. Юу хичээл амралтад жоохон. Яг одоо хийж байгаа хоёр нь болохоор нэг нь болохоор би сургууль дээрээ ажилладаг. Сургууль дээрээ тийм дээрээ туслах хийгээд нөгөө нэг юм багш нарын юу хөрөнгөдөг. Тэгээд бичиг таасны ажил тэгээд нэг ханаад манад тийм байдаг шүү дээ. Тийм юм дээр хөөдөг. Тэр нь болохоор юу аа сардаа 27 цаг ажиллах хэрэгтэй. Тэгмээдээ цагийн 10,000 гэж авдаг. Тэгээд энэ ажлыг болохоор яаж олсон ч гэжтэй над руу өөртөө холбогдоод тэгээд ийм ажил байна чи хийх үү гэдгээр Сургуулиас нь тийм сургуулиас техникээс асуусан байхгүй. Тэгээд тэгээд цагаа өөрөө гаргаж өгдөг. Тэгвэл миний хичээл болохоор ийм байдаг байхгүй юу? Өглөө 9-өөс 12 хүртэл тэгмээдээ дахиад ингээд ондоо олсон 3 цагийн зайтай тэгээд дахиад байжгаад оройн 3. Тэнгүүд би тэр голынхоо 3 цагийн цогтой цаг дээрээ гэх юм уу? Тэр цаг дээрээ ороод ажиллаа хийдэг болохоор өөр ямар ч тийм тусдаа өдөр гаргах шаардлагагүй. Зүгээр яг сургууль дээрээ байж цагтаа ороод хийдэг. Тэгээд ер нь л нэг амир хийгээд ах юм багтай тэгээд ороод ингээд хичээл хийгээ сууж болдог. Тийм болохоор тэр айгу амар байдаг. Нөгөөт нь болохоор юм бас юмны газар юу лээ? Бүгд таханы газар тоогооч хийж байгаа. Намайг тоогооч алцсан гэхээр одоо хүмүүс тахаад би ч одоо хоол хийж чаддаггүй юм шүү дээ. Бүргээр тахаа хийдэг яг үзэн яг мэн тоогооч гэхээр дээрс нь одоо ер нь бас менежер гэж бас явдаг. Тинчээ болохоор бас би юу ажирсан. Юу лээ? Хамгийн анх нэг ч авах морсон. Тэгээд зар хараад уу? Ханаас би бол ана юунаас танган дээрээс би үнэхээр альбом уу тэгээд танган гэдэг тэр хоёр дээрээс хайдаггүй. Тэгээд миний яг орж ирсэн юм ана танган гэдэг. Танганаас орсон гэдэг. Танган дээрээс нөгөө нэг гэрээ ойр харилцаа байгаа ажлууд аяг сайн гарч ирдэг болохоор тэгээд би анх очиж ярьслага өгөөд тэгээл бас надад зааж өгнө гэхээр нөгөө тэгээд чадна би чадна надад зааж өгч юм бол би чадна гэж ороод тэгээд дээрэс нь манай одоо ажлынх нь амар сайн. Тэгээд яагаад гэсэн чинь анх нөгөө нэгдэж байгаа газар болохоор анх нөгөө нэг ажил суух гад ирсэн өдрөө ингээд нэг юм цэцэг байж ирсэн аахгүй юу? Нэг заад ингээд баяр хүргэе гэсэн чинь тэрнээс хойш надад амар сайн заяа. Тэгээд ингээд ер нь бол монголчууд бас амар ингээд хүн авал нэг Монгол хаачихсан гэж ярьдаг. Тэгээд аав ээжигээд юу лээ айр тэгээд хоосон гартаа орж болохгүй гэж юу лээ сувж ирсэн үү гэж. Тэгээд ерөөдөө нэг тийм хүн анхны сэтгэлийг тийм жижиг сажиг юм дээрээсээ бас ингээд нөгөө хүмүүстэй яхаа сэтгэл төрүүлчих юм бол цаашдаа ч гэсэн чамтай харилцаа хандлага юмнууд нь бас нэлээд дэжгүй байх. Тэгээд би манай ажил амар хэцүү болоод би ажлаасаа гарлаа гэдгийгсэн аахгүй юу? Хамт ажиллаж байгаа хүмүүс нь нөгөө ачаал амар хүнтэйсэн болохоор гэдгийгсэн чинь намайг ингээд юу ингээд чамд менежер болгож өгье ингээд чамд туслах хүн авч өгье талигч нэмий тэгээд бас намайг авч үлцээ. Тэгээд одоо би хичээнээ бас хөрх ажиллаж байгаа. Тэгээд нэг нь болохоор төрдөө амарсан маа хичээнээ бол зүгээр зөөгч бас тэр газар маань гэсэн юу амар сайн. Тэгэлээ захирал хүмүүс амар сайн. Тэр ажлыг хэдэн цагийн хооронд хийдэг байлаа? Хэдэн өдөр? Тэр ажил болохоор юу яадаг гэсэн орой 7-оос орой шөнийн 2 цаг хүртэл тэмүүд биш нэг өглөөний хичээлтэй байдаг болохоор яг хэвчээ тэгээд яг юу 2 хүртэл гэдэг ч гэсэн би ч нөгөө нэг шөнийн манай гэрээс жоохон зайтай. Тэгэнгүүт уг нь метрогоор болоо ойрхон заяа. Тэгээд яг автобус метро зогссон хойно явахаар нэг би хэрлүүний цаг явчаад идэг болохоор жоохон тэгээд төрдөө гарсан маа. Тэгээд бас тийм би амар их урт юм яриад ахын гэхдээ нэг амар сэтгэлтэй мэрч байгаа гэхгүй юу. Ингээд заяа. Захирлын чи хүү чамд би ингээд амар сайн заяа. Нэг газар орсон чинь захирлын чи хүү чамд амар сайн. Тэгснэ ингээд чи нэг ихтэйгээл амар сайхан ингээд илдэг харьцаал тэгэл амар татан болсон байсан чинь захирлын чи ээж заяа. Тэгэл тийм юм бас байж болдог заяа. Манай тэр ажил яг тийм заа. Тийм үү? Тэг яг манай захирлын хүү жоох хүү тэгээ дээрэс нь манай тэр одоо ажиллаж байгаа байгууллага гэж өөр жижиг хоолны газар ч гэсэн тийм юм бол байх болно шүү дээ заяа. Манай захирлын хүү 9-тэй манай баг түтэйч манай 9-тэй. Тийшээ амар том залуу гэж бодсон за. Амар надад амар сайн заяа. Тэгээд намайг жина гэдэг байхгүй. Тэгээд жина хаштай тоглоно. Тэгээд бүр өвөө мэмэргүй явахгүй ингээд над дээр ирж
тоглолтог. Тэгээд энэ юу энэ чи энэ kids cafe энэ гэж яддаг шүү дээ. Тийм юм юу яахгүй гэж зүгээр ажил дээр ирээс уушдаг тэгээд ингээл би ингээд юм ажил мэл хийгээд байж байгаа надад ярьж тэгээд миний нуруу муруу ингээд цогч өгч өгдөг заяа. Тэгээд ингээд жинагч энийг хараа гэж хэлдэг заяа. Тэнгүүтээ манай тэгээд захирал бас захирал манай эрэгтэй эмэгтэй захирал гэр бүлийн хүмүүс байдаг. Тэгээд ер нь бас одоо амар сайн тэгжсэн чинь манай гартаа бас нэг их ажиллаад идэх гэсэн аахгүй юу. Тэр их болохоор ихэд хаяа ирдэг байж байгаа. Сүүлд ба байнг ирдэг болсон. Тэгээд тэгсэн чинь би тэр их эмээ заяа. Ер нь бол их ч биш эмээ. Нэлээд настай эмээ. Нэр тэр эмээ битээр ингээд амар хөрхөө байнг юм ярьдаг. Тэгээд тэр эмээ надаа ингээд байнг юу амтд хүмүүс шошмош юм амар авчирч өгдөг. Тэгэл би чинь яг үндэ манай эмэгтэй зэрэг ээж юм заяа. Гэр бүлээр нь ингээд тэр нөгөө нэг одоо хоолны газрыг тэр чигээр нь өөрлөг уусгах гэсэн шүү. Тэнгүүтээ заяа. Тэгээд загсны газар заяа. Тэгвэл би ягаад ч юм нэг нөгөө зан шичиг мэдгүй. Зан шичигээд нөгөө юун дээр фэйсбүүк дээр яваад байдаг тийм хятад богино драманы юу гэдэг вэ? Тэрэн дээр дандаа ингэ зан шичигээд нэг тийм хятад юу загс таардаг охин байж байгаа бас нэг ингэж хүн туслаа тэгээд ингэ зэрэглэхнэр болоод мал гэдэг вэ тэгэхээр нэг надад нэг тийм загсны газар ажилладаг яг тийм санаатай байдаг заяа. Яг го манай захирлыг хөгж жоохон тэгээд манай зүгээр л жижиг хоолны газар ч гэсэн бас тийм байж болж байна. Тэгээд түрүүнээсээ нэг юм асуугааг байхгүй. Тэр нь юу юм гэхээр нөгөө юуны сүүлийн ажил байгаа шүү дээ. Одоо хийж байгаа ажил шүү дээ. Бүргэр таканы газар 7 хоногт хэдэн удаа ажилладаг лээ. Би болохоор анх болохоор юу бүтэн сайн нэгтгэд гээд орсон байсан. Тэгээд тэгж жаад намайг амралтын өдөр болонгоо би нөгөө нэг шөнийн амралт болонгоо тэгээд нөгөө нэг өдөр нэмээл тэгэхэд ингэж ажиллаж чадах уу гэдэг. Би ерөөхдөө өөрөө нөгөө нэг бас надаас асуухаар нь би өөрөө болно болохгүйгээ хэлээд тэгж өгдөг. Одоо болохоор би юу хагас бүтэн сайн болгоцсон баа. Тэгээ одоо амархаад бас дахиад тэрийг өөрчлөхөд ярьж байгаа. Тэгээд одоо тэр ажлын нь штэ цалингийнхэн талаар нь асууж. Цалин маань болохоор анх 14 байсан. Тэгээ би нөгөө гарлаа орлоо морлоо гэдгийгсэн чинь нэмээд 16 болгож өгсөн. Амар өндөр юм байна. Цагийн юм бол солонгостой хишин нэг 13 муу дунджаар 13 таа тэгээ 16. Тэгээ дээрэс нь миний нөгөө юу төлж өгдөг. Би тэгж зөвшөөрлөө ажилдаг болохоор миний нөгөө нэг даатгал төлөвчдөг тэнцэнээсээ. Тэгээд дээрэс нь бас хөөрхөн цалингаа өгтөө нэг тийм чүдчүүд ингээд тиймгээд тийм бонус ингээд энэ ингээд цалин ялгаа өгтөө танаа энэ сар ингээд хичээж ажилласанд баярлалаа гэдээ надад тэгж ингээд өгдөг. Ямар хөөрхөн юм бэ те. Тийм дэжгүй байгаа. Тэгээд ер нь тэнгуүтэй тэр газар болохоор бас ингээд нөгөө бүтэн өдөржингөө ажилладаг цаг урт. Өглөө 10-аас 10 шөнийн 12 ингээд ингэж ажилладаг. Тэгээд бас хөөрхөн юутай би ч одоо мен тоогооч гэж явдаг. Ажил нэг юмгүй. Миний чиний ажиллаар сонирхсан. Миний юу? Миний дараагийн ажил болохоор би тэгээд тэр бас нэг хөөрхөн хоолны газартаа бас зөндөө юм хийж сурсан. Яг айгүй гоё. Аль дараа тэрэндээ юу дараа нь? Аль тэрэндээ бол ер нь бол яг ажил хийх суурьа тавьсан шүү дээ. 3 сар тэгээд тэрнээсээ гараад би болохоор яг ер нь бол одоо нэг өөр газар ажиллахаас нэг юм анх удаа ажил хийсэн болохоор зориг орчиж байгаа. Тэгээ ер нь өөр газар ажиллаж үзье гэдэг нэг юм юу төрдөг гэдэг сонирхол гэх юм уу. За. Тэгэнгүүт тэгээд угаасаа тэр газар маань болохоор нөгөө захирал маань бас нөгөө хөлөг гэмтээгээд нэг баг цагаар ажиллаад заримдаа ирэх боломжгүй байсан болохоор би ер нь тэгэж ажиллах боломжтой байжгаад миний нөгөө ажлын цагийг амар багасгасан байхгүй. Тэгэнгүүт би ингээд угаасаа миний ажиллаж байгаа цаг нэг 5-аас 6 цаг байгаа. Айгу богино цагаар ажилладаг. Тэгсэн хэрнээ тэр цагаа багасгахчаараас арай хайрын байгаа даа байхгүй. Тэгээд ирэх очих цагаар ингэ явна. Тэгээд гол нь бас тэрнээс гарах олсныг шалтгаан болохоор ирж очиход манайх руу цаг маран явдаг ч лөө цаг тэр ажил харамжтай. Айгу их цаг авдаг гэсэн байхгүй. Тэгээд би өглөөгөөс охиноо босгоод эрт авч жүжиж нилийн эрт гэрээсээ гарч иж ажиллаа амждаг. Тэгээд оройд хараад ирэхдээ ч гэсэндээ бас ингээл ирж очихдаа ингээд 2 цагаар ингээд зарцуулчихаар аюу хайран байдаг. Тэр 2 цаг одоо ажил хийх юм уу эсвэл ингээд гэр бүлдээ охиндоо зарцуулбал их зүгээр шүү дээ. Тэгээд бас ер нь ажлын манаас цагийг багасгацсан. Багасаад ирэнгүүт нь за ингээд ажиллах боломжгүй боллоо гэж хэлээд нэг 7 хоног амраа байжсэн чинь бас би ингээд таньдаг хүмүүстэй ер нь бол ажил ингээд хэлсэн байсан шүү дээ. Тэгэнгүүт манай ингээд танил одоо ингээд гэр бүлийн найз ах эгч нар байдаг. Тэгээд тэдний маань нэг нь
манай нэг ихч өөртөө хамт карго нээсэн баггүй. За. Тэгээд карго нээгээд тэгээд ажиллаа болж байгаа гэдэг. Тэгээд миний дүү ингээд нэг сар ажиллах боломжтой юу гэдэг анх санал тавьсан. Тэнгууд би ажилгүй болчихсон болохоор ерөөсөө л ажил хэвэл зүгээр баярлаа чадна нөгөө нэг юустай сайн нэ би чадна гэж очоод тэгээд очсон чинь болохоор бас бид нартай ингээд гэр бүлийн найз бас нэг ихч банайсан. Тэгээд таньдаг тэгээ монгол хүнтэйгээ ингээ хамт ажиллах амар гоё байсан. Тэг ингээд нэг цаанаа л амар гоё хамгаалттай байдаг яг юм монгол хүнтэй ажиллана гэдэг чинь тийм нэг юм нээлгнаал хайрлал нэг ингээд хайр илэрхийлээд байгаа юм байхгүй нэ ингээд намайг ингээ айгүй гоё ажлын маань ингээ зөв заагаад тэгээ дээрэс нь ингээд айгүй юм гоё хинтэд өгдөг гэсэгч. Ингээд за миний дүү ер нь энэ дээр нэг жоох ингэж анхаарах юм биш үү? За гэхдээ энийг бол чи өөрийнхоороо хийгээрээ чамд юу намар вэ? Чи өөртөө амраар л хийгээрэй гэж амар гоё байсан. Тэгээд би амар гоё жаргалтай ингээд сая 11 сарыг өнгөртөл сая 11 сар гартал ажиллаад тэгээд тэр хугацаанд юу нэг ажиллах хугацаанд би айгүй их хэмээг бодож төлөвлөх унгаах одоо ингээд нэг одоо ингээд тэр нэг аяг угаах хугацаа болохоор миний хувьд болохоор аяг угаах биш ингээд нэг юм жоох юм бодлоо ингээ хураагаад ингээд бодлоо цэгцлэх юм хугацаасан. Тэгээд нилээн ингэж өөрийгөө гой цэгцэлж авч агаад за ажилласаа ер нь тэгээд гарахаа шийдсэн. Тэгээд гарсан ер нь ингээд за хугацаанд боллоо. Дээрэс нь тухайн үед болохоор яг тавцсан шалтгаан болохоор миний жоохон нуруу бөөр ингээ өвдөжсэн. Тэнгууд ингээд усны хутлаа ингээд угаалх хийгээд ажиллахаач тэр юм уу ингээд хүнд мөндийн мөрөхөөрч тэр юм уу ингээд бас жоохон ингээ бөөр нуруу өвдөх юм лээ. Тэгээд би тэгээд бөөр нуруу нилээн жоохон өвдөдсөн. Гэхдээ хэсэг явсан. Тэгж жаад за ер нь хугацаанд болжээ гэд тэгээд ажлаас гарахаа шийдсэн байгаа. Тэгээд тэр ажил дээрээ бол манай захирлууд бас амар гоё хүмүүс байсан. Юу н захирал гоётой бол ямар ч ажил хийсгээд явчт юм дөө. Ийм айгүй ингээд тэнд ажилласан хамгийн гоё юм би юм амар сэтгэл хамаар ажилласан. Ажил руугаа очино гэж би яана гэсэн стресс авахгүй нэг л жаргалтай өг ингээд ордог гэсэн шүү. Тэгээд ингээд айгүй гоё тухтай тайван тэгээд ингээм амар ажил хийсэн. Тэгээд манай энэ ажил болохоор ингээд сэтгэл зүйн үед айгүй гоё амар амгалан байрлахаас гадна одоо ингээд ажил маань тэмхэнд байгааг байхгүй. Яг ингээд ажиллах яг тэр хугацааны айгүй богино. Би өглөө ингээд очиод тэргээр байгаа юм жоох юм угаачна. Тэгэнгүүтээ хоол ихэд туслана. Хоол ихэд ингээд тэр хоолнууд гарч байгаа хооронд ч ингээд юм туслаад өөрийнхөө нэг юм руу очиод тийшээ нэг хоол руугаа очиод тэнд нэг хоолыг хоолных нь одоо нөгөө нэг шүлийг хийж өгөөч юм уу нэг юм бэлгэж өгөөч юм ингээд жоохон туслах юм гадаг байхгүй. Тэгээ тэрэнд нь туслаад тэгэл яг 12 өнгөрөнгөт хугацаат өөрийнхөө яг нөгөө өөрийнхөө яг байх ёстой газар ирээл тэгэл яг ингээд хоёр хүртэл ингээл яг нөгөө төвлөрлийн цагтаа орно шүү дээ. Тэр чинь ерөөсөө аяг угаах цаг биш. Би ерөөсөө тэр аяг миний гараар аяг угаагдаж миний бодол цэгцэрдэг цаг хугацаасан. Тэгэл тэр дуусаад угаасаа өдрийн хоолоо идээд өргөжлөл хугацаад нэг жоохон юмаа хийж дуусгаад тэгээд бас ажлын цаг нь айгу бага. Тэгээд ачаал амар бага байсан байхгүй. Миний хувьд бол нэг ядрах ер нь гайгүй. Тэгээд болно. Манай гэрээс 18 минут явдаг. Тэр нь амар гоё байсан. Тийм. Тэгэнгүүт амар гоё 18 минут 20 минут тий. Тэгэнгүүт гэртээ ингээд ирж очих хугацаанд цаг их авахгүй. Тэгээд ачаалал бага. Тэгээд айгуу гоё амар ажил байсан болохоор тэр ажил дээрээ би бүр айгуу гоё ажилласан. Тэгээд өмнөх ажил маань жоохон юм хэцүү юм шиг анхны ажил болоод тэрөө нэц ингээд нөгөө анх удаа тийм ажил хийсэн болохоор тэрөө жоохон хэцүү санагдсан. Тэг хэцүү жоохон нэгэн юм ачаалтай ажил байсан болохоор дараагийн ажил маань намайг амар гоё бэлдэж өгөөд тэр ажилдаа айгүй гоё ажиллаад тэгээд ингээд ер нь ингээд гарахаар болсон талаараа одоо ингээд захиралдаа хэлээд тэгээд намайг хөөхөн гаргаж өгөөд нэг өдөр бас гоё хоол идээд тэгээд хөөхөн ингээд цалин дээр маань бас хөөхөн бас найз бас тэгдэгсэн шүү дээ. Тэгээд цалин дээр маань хөөхөн ингээд бонус өгөөд тэгээд ингээд эрүүл мэндээ ингээ гоё сайн болоорой гэж хөөхөн хэлээл тэгээд намайг өдөж өгсөн. Тэгээд би ажилласаа тэгэж гарсан байгаа. Тэгсэн чинь
би ингээд захирал надад нэг тийм бонус өгөөд цалин байлан маш их хэлээд нэг тиймэрхүү үйл ажиллагаа хоол мод идээд үйл ажиллагаа болол дуусваа. Тэгээ би өглөө бас нэг энэ кофе шопоос шүү дээ. За. Нөгөө нэг кек тэгээд нөгөө гуравтаа би кофе авч орсон байхгүй. Тэгээд нөгөө кофе мопыг уучаал би тэр жоох юм ярьж сууж байгаа л. Тэгээд би яг ажиллаа буцаж хийхгээл яг цаашаа галхоороо ороод юм ийдсэн чи манай захирал нөгөө жоохон төрүүлж явдаг байхгүй. Тэгээд орж ирээл намайг ингээд тэгээд намайг бас манай ажлынхаа намайг чи нөгөө прүфцэн гэхээр хийж угаасаа чадахгүй солонгос тэгмэд цэгийн гэхээр арай жоохон төхөн тэгтээ цэги гэж хэлж чадахгүй ер нь чэги гэдэг аахгүй. Тэгэнгუთ чэги гэж тэрийг бас нэг сайн хэлж чадахгүй болохоор манай ажил дээр намайг Жэйн гэдэгсэн. Тэгээд ингээ манай Жэйн ингээ бие сайн бодоорой ингээ амар сайн байсан шүү гэж тэгээ намайг ингээ тврээд тэгээ тэр үед тэгээ би ингээ бас тэр хүмүүст ингээ амар гой хүмүүстэй гой цаг хугацааг бас өнгөрөөгөөд гой зөндөө юм сурсан болохоор тэр хүмүүст амар бассан байсан мөлий. Тэгээд ингээ намайг тэгрэхтэн ингээ миний бүр ингээ сонирн болоод нулимс гойсон за. Тэгээд би ингээ амар сонирн болоо ингээ нулимс ингээ өөр гойж үзсэн шүү дээ. Би бүр ингээ яагаад юм бэлээ гэж дотроо бодоод заяа. Тэгээд ажилласаа гарсан байгаа. Тэгээд ажилласаа гарснаас хойш ажлынхан дээр очоогүй байгаа. Явуулахгүй нэг гоё ажиллаараа ороод ажлынхантайгаа уулзсан гэж бодож байгаа. Тэгээ гоё ажил хүн ер нь тэгээд гоё ингээ ажил хийж сурах хүмүүстэй гоё хам ер нь ингээ бидний ингээ амьдрал чинь ингээ би надаас өөр бусад ингээ зөндөө олон хүмүүсээс ингээ бүрдчиж энэ гоё мэдрэмжүүд тэгээ энэ гоё бүхэн ингээ бий болж байгаа болохоор хүмүүстэй ингээ гоё ажиллах гоё юм сурах ер нь ингээ эерэг байх амар гоё шүү. Олон хүнтэй ингээ танилцаж уулзаж үзэхээр бас миний ингээ бодож яснаас шал өөрөөр бодож явах юм бол ийм үнцэг бас байж болох юм байна шүү дээ. Тим юмнууд амар их байдаг. Би энийг ингээд яг би ийм л байх хэрэгтэй гэж бодсон байсан чинь нөгөө үний үнцэг гэх юм бол шал өөр үнцэг байх юм бол би яагаад энэ талаар юусоо бодож үзэж байгаа юм бол би тийм хүмүүстээс яг хамт ажиллаж байгаа хүмүүсээс ингээд жижиг сажиг юмнуудаа гэж мэдээж ингээд галтаа могоны л ингээд ажиллаад байгаа шүү дээ. Ингээд тийм юм дээр хүртэл ингээд тэр хүн ингээд харах үнцэг нөр ажлыг ингээд харах үнцэг нөө эсвэл одоо ингээд хүүхдүүдтэй харьцдаг хүртэл ингээд харах үнцэг нөр байх юм бол би нэр яагаад ингэж бодож үздэг юм бол гэдэг амар тийм юмуд амар хөөх гэсэн юмуд надад амар ингээд таарлцдаг. Ялангуяа манай нэг захирал гэдэг юм болгоныг амар гоёор хүлээж авдаг. Тэгээд дээрс нь юу ийм өөрийгөө амар сайн ярьж илэрхийлдэг юм уу? Одоо ярихдаа амар тийм гоёор өвгний сонголт амар гоётойгоор тэгээд дээрс нь тийм ярих урлагтай амар сайн. Юу гэж хэлмээр юм бэ? Би тэр захирлаасаа бол ингээд ярих нэрийн ямар чухал юм бэ гэдэг. Түүнээс бол өөрийгөө зөв илэрхийлэхтэй. Тэгэл тэнгууд чинь яаж ч утсаа гээд хүмүүстэй тэр анх манай тэр захирлал ингээд ялчгүй ий заяа. Тэгэл ингээд үйлчлүүлэгчтэй хүртэл би бас ингээд яаж тийж ингээд дөхөж очиж ингэж чадхааргүй юм дээр амар юм гоё. Ихтэйхнэр амар гоё болоод. Тиймэрхүү ингээд жижиг сажигнууд ингээд хараад хаднаас нь хараад энэ юм байна да. Бас юм сурч авах юм гэсэн үү? Солонгост ингээд нөгөө үйлчлэлийн байгууллагаас бас сурах юм аюу хийдэг нь маш найрсаг үйлчлүүлэгчтэй ингээд маш гоё харьцдаг амар гоё сэтгэлээсээ одоо ингээд яг л ингэж харьцах хэрэгтэй гэдэг нэг гоё юм байдаг ингээд үйлчлүүлэгчээ ингээд жоохон кэрлэл тий ингээд тийхүү инхүү тэгэрээ ингэрээ гэдэг ингээд гоё ингээд явуултаа ч гэсэн баярлаа дараад гэж ирээрээ гэж ингээд амар гоё харилцаа байдаг. Тэгээд тэр бас ингээд айгуу гоё суралцмаар тэгэж гоё угтаж авч гоё үйлчилж тэгээ гоё ингээд хоолоор дайдаа гоё гаргах бас тэр хүний хүнд ингээ гоё тэр үеийн гоё мэдрэмжийг өгөн тэгэнгუутаа дараанаас үйлчлүүлэх бас нэг юм сэтлийг өгөн тий. Тэгээд Монгол тал ингэж яад нь штий. Тэг яг үндэ ингэ газрууд ингэж явах тусмаа гэж жоохон муудаад идэв штий. Тэгвэл энэ ингээ харах юм бол яг удаан оршин тогтоосон газрууд илүү гоё байдаг. Яг тэр дээрээ ингээ тэр энэ ч амар олон өрсөлдөөн дунд байгаа шүү дээ. Тийм болохоор яг улаан оршин тогтоосон шалтгаан нь бас нэг байгаа хэмжээний хийдэг гэж бодлоо. Өөр ажил дээрээс өөр болохоор нөгөө ажлын зөвшөөрлийн талаар асууж бодсон.
ажлын зөвшөөрөл яаж авдсан бэ? Ажлын зөвшөөрлийг ямар ажил хийхэд ажлын зөвшөөрлийг өгөх юм? Яг ямар ажил хийхэд ажлын зөвшөөрөл өгдөггүй юм. Тэгээ ажлын зөвшөөрөл нь штэ 7 хоногт одоо хэдэн цаг байдгийг ч юм уу те? Тэр талаар ажлын зөвшөөрөл нь штэ юунаас шалтгаалаад хэлхий төвшнгөөс шалтгаалаад өөр байдаг. зөв. Тэгээ 7 хоног ажиллах боломжтой цаг тэгээд ийм юмуд одоо топик ялангуяа топик авир шаардлагатай топик хэрэгээс дэш байх юм бол тэдэн цаг гэдэг нэг жоохон өөрчлөгдөж явж тийм. Тэгээд дээрэс нь яг ийм үйлчлэгээний байгууллагын дээр ажиллах цаа болол юу бол анхаасаа юугаа авсан дээр хоёрын хооронд жижиг юмнаас олж торгуулж ирснээс анхаасаа аваад тэгээд дээрэс нь одоо юугаар онлайнаар үзэх амар амархан болсон онлайнаар үзэх болж 2-7 хоногийн дотор юу нь гарчдаг. Тийм болохоор сайн юмаа цуглуулж агаад зөвшөөрөлтэй ажиллаж байгаа бас хаанаас тэл амар хийж болдог. Тэгээд дээрэс нь юу аа даатгал матгал юмнууд чинь бас ингээд өмнөс чинь төлж өгөх тийм хүмүүс бас боломжтой tajгүй юмуд гарч ирдэг. Өөр чинь би яг нэг онлайнаар бүсэд авч ирсэн. Тэгмээ бүр манай захирал миний гэрээ хүртэл шууд онлайнаар хийгээд өгсөн болохоор надад бүр амар байсан. Энэ талаар бүр амар сайн дэлгэрүүлж агаад та нарт гэрээ сонирхолтой хэрэгтэй гэх юм бол дараа нь бүр амар сайн ингээд нэг бүрчлэн зааж өгөөд бас бичлэг хий. Тэгээ энэ бас хүмүүст айгүй хэрэгтэй хаа. Тэгээд би бас өөр нэг амар сонирхолтой хийжсэн шүү. За. Юу яадаг зураг авалтын туслах дүр. Тэгээ юуны зураг авалтыг? Тэр ингээд юунич байж болно. За. Ингэдэг заяа. За. Ийм интертеймент байгаа байхгүй юу нэг тийм одоо тийм нэг туслах дүрүүдийг ингээд олж өгдөг тийм газар. Тэгээл тэгээд чам руу юу ааж болно. Ингээд ийм ажил байна гэд ингээд энэ өдөр ийм хүн хэрэгтэй байна гэх юм бол чи за би энд нь амжтаа гэдгээд очингуу тэгээд чамд ямар ч ихлээд ийм юу хэлэхгүй тийм киноны тийм зураг авалтын юу гэж ерөөсөө хэлэхгүй яа гэж чи таашаа нууцлын зэрэг юутай учраас газруулж болохгүй учраас тийм болохоор ингээд очоод яг тэр зураг авалтын газраа очоод мэддэг. Тэгээд зураг авалтын одоо ингээд газар ингээд ямар зураг авалтанд орохоо мэдгүй очиж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд нөгөө бэлтгэх юм хийгээд өгчдөг юм. Цагаан юм уу? Цагаан хувцас дээрээ ингэрээ тэгэрээ ч юм уу тийм юм хийгээд өгчдөг. Тэгээд тэр ажил дээр яг юу хийсэн бэ очоод ямар зураг авалтсан? Би болохоор нэг явсан. Тэнгүүтээ тэр болохоор юу нэг хамтлагийн ийм телевизний зураг авалтсан байхгүй юу? Тэгээд бид нар нэг юун дээр нэг газар уулзаад өнөө нэг автобусанд суугаад тэгээд ч амар том автобус хоёр автобус явж байгаа юм. Тэгээд ансаа яваад. Зураг авалтанд ороход бүгдээ би сүүлээс ганцхан гарч үзсэн арайч бодлоо шүү дээ. Сүүлээс урдч хамгийн анхны гарч үзсэн тэгж явсан зав. Тэгэл очиод ингээд бид нар бүгдээрэнд ингээд дээгүүр юм цагаан автобус өсч ирээд хэлсэн гэсэн. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг цагаан автобус чинь ингээд бас логотой байдаг шүү дээ. Тийм юм байж болохгүй дан цог цогоо цагаан байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө одоо нөгөө хандарч ажиллаагүй байгууллагын тийм юм гарч болдгоо шүү. Тэгээд ийм хүүд нөгөө дээрээ юм үүтэй лого моготой нүдэрийн цагаан ийм юм уу тэп мэдэр наад өгөөд тэгээд орж исэн. Тэгвэл бид нар болохоор батсан чинь нэг тэнцэн нэгэд амар том тайд цацсан. Тэгээд тэр нэгэд нөгөө хамтлагийнхаа нэгэд дуугаа дуулаад бүжиг бүжиглээд тэгээд бид нар нэгэд наагуур нэгэд тагуу цагаан юм өстэй нэгэд цайвар мэнжээстэй байхгүй. Тэгээд бид нар нэгэд нааша цаашаа гээд тийм нөгөө юм будгаар байлтаад юм тэгээд нөөцөө ингээд юм дэшээ ингээд тасарч масардаг тийм будгаар байлтах. Ерөөсөө темпл хэсэг авах гэж өдөр ч юм болсон заяа. Тэгээд дундаа юм хоол цайтай тэр юм цаанаасаа тэгээд буцаад бас яг нөгөө хамгийн ахуулцаагаас авах гэж өгдөг. Үүнтэй тэр болохоор миний бодлоор 7-8 цаг болсон юм болов. Тэгвэл ер нь бол 8 цаг болчихсон 10 цаг хүртэл байх юм бол тэгээд 80,000-аар тооцдог. Тэгээд тэрнээс дэшээ байх юм бол юу аадаг нэмэлтээр болдог. Тэгвэл тэр зураг авалт нь ингээд ерөөсөө ингээд 30 минутын дотор дуусна уу 8 цаг үргэлжлүүлээ ялгаагүй л 80 хурдан дуусчих юм бол ялгаагүй л тэр цалингаа аавна тэгж явдаг байсан. Тэгээд тэр болохоор ингээд байнга орж ирэхгүй яг нэг хаяа тэгнүүтээ бас тэрэнд нэгээд тохирох юм байна уу биш вэ гэдэг нь шалгадаг. Тэгээд надруу танаа ингээд миний завгүй өдрүүдэд холбогдоод идэв гэсэн. Саяхан бас надруу холбогддог. Тэгээд энэ миний юуны ягцын шалгалтын үеийг холбогдоод тэгээд би бас ингэж чадахгүй. Ер нь бол ингээд
өөр ямар нэг ажил хийдгүүд амралтаараа марталтаа ч юм уу тиймэрхэн бол би бас айгүй сонирхолтой гол байсан. Тэгээ миний тэр очсон хамтлаг бол миний дуртай хамтлаг байсан. Тэгээд бүгдний найраа сараад амар гоёсэн. Би тэр клип нь гарсан уу бичлэгийн Гарсан тэгээд яг тэр хэсэг заяа баг 3 секунд ч хүрхгүй. Тийм үү? Аха. Гэвч чинь бүтэн өдөр ч юм уу нэг явж 3 секунд ч хүрхгүй. Амар гомдол болсон заяа. Тэгээд тэгвэл бас энэ талаараа ингэ цаашаа ямар хамтлагийн юу байсан яасан гэсэн юмнуудыг цаашаа задруулахгүй гэсэн бас юм байдаг. Тэгээд би чинь бас нэг тийж очиж нэг юм ирж нэг тийм сургуульч юм суугаад өгөөд суугаарай гэд бас тэгээд тийм туслах юм хүмүүсийг тарианы явбал яахгүй их гэсэн бас тийм юм орсон. Тэгээд өөрөө тэгээд чийл би чинь маах ирсэн тунаа гэдэг чинь зөндөө удсан бач тэгэл би ингээд очиж амжихгүй байхад тэгээд надраа ингээд дахиад юм юу нэрэл хийдэг. Ингээд ийм биш үү. Тэгээ бас тийч нэг миний ингээд зурагтай юутай юм би өндөрж яасан юмтэй тийм миний профайл шиг юм байдаг хгүй. Тэгээд тэрүүгээрээ бас надраа ирж холбогддог. Тэр бас гоё газар ийсэн. Тийм байна. Тэр гоё сонирхолтой гоё ажил юм тий. Бас ингээд дандаа биш ч гэсэн хийж үзүүл амар гоё. Яг үнэ баян хийгээд ах юм бол бидний бүр юм юутай болцоо. Баян хамт явдаг тийм баг гэдэг юм шиг байна. Бидний ингээд баян бас яваад ах юм бол өөр л ахalta. Би ч нөгөө тэгээд тийж ганцаараа яваад би ч өтөө өдөр ганцаараа ингээд мангар уу шиг ингээд явж чад ирсэн. Гоё сонирхолтой ажил шүү. Өөр сонир сайхан чинь юу лээ ажиллаар бүрээ. Одоо ингээд ажил хийж байхад тийштэй хамгийн тийм хэцүү мэдрэмж авсан үе байгаа юу? Ямар ажил дээр тийм айгүй нэг шантрах ч юм уу? Ямар хэцүү юм бэ? Болий гэсэн бодол орж ирж ирсэн үе байгаа юу? Өөр ажил дээр гэх юм бол юу гайгүй би юу нэг ажлын тал дээр амар азтай байгаад идэх юм уу? Нэг байгаа юм байна. Нэг яг миний анх ажиллаж байсан юм загсны газар гэж ярьжсэн чи та нэг юм хятад биш солонгос юм уу байсан бохгүй нэлээ юм хөшин тэгээд амар муухайштай тэгээд анх би чинь нөгөө яг өөрөө туслахаар очиж байгаа юмнуудыг мэдэхгүй болохоор тэгээд чинь ийм амар юм хүнд тавхтай тэгээд таван дээр юм өстэй тэгээд өсөн дээр юм загстай гассан амар юм хүнд загстай юу тэгээд тэгсэн чинь тэгээд нөгөө амиг би ингээд ялгаагүй нэг ширээс хөвлөөл явж байгаа. Тэр чинь нөгөө хүнд болохоор ингээд хитэн өөр нөгөө нэг эргэтэй мэрэгтэй арай жоохон том биштэй хүчтэй хүмүүс аваа яваад заяа. Тэгээд тэгсэн чинь амиг ирснэ. Чи ингээд хүнд юм өргөсөнгөө намайг цагнаад. Тэгээд би ингээд чинь ингээд тэгвэл би ингээд хийж чадна. Би тэгээд тэрнээс хойш ингээд нөгөө зарлаачуудаар нэг ч өрүүлээг үсэ бүгдийг би өөрөө цэвэрлээ заяа. Тэгээд би тэгж явж чад юм тэр ихчээс болоод нэлээд хэцүү байсан гэсэн би нэг бодоод заяа. Би энэ ихчийг яаж хийж чад амар гоё яаштай болох нь. За тэгээд би ямар хөөхийг би мэдгүй чадахгүй юм гарах юм бол би дандаа тэр ихчээс очиж асуудаг заяа. Яа тэгээд хүн чинь ингэж нэг хүн юм зааж өгч гэсэн мэдрэмжээ бас өөрт нь бас нэг гоё мэдрэмж байх юм шиг байгаа гэж бодоод тэгээд би ингэж мэдгүй юм гарах юм бол тэр ихчээр очиж асуу. Ингэчлээ яах вэ гэдэг жижиг сажигнуудыг асуу. Тэгсээр би тэр ихчийг өөртөө амар сайн болгоо заяа. Тэгээд намайг ажиллаас гарахад ингэж миний харж ирсэн монголчуудаас хамгийн сайн ажиллаа гэдэг чи яасан гэдэг намайг юуж юмэл чи ажилласаа гарахгүй болохгүй мүү биний тэр ихчийг тэгж номхотгож аваа. Сайн номхотгосон байдаг. Ямар гоё зөв ингээд өнцгөр хараад ямар гоё зөв үйлдэл хийсэн тий. Тэр хүнтэй ингээд тэр хүннийг амар энэ стимаа гэж харахын оронд ингээд амар гоё энэ нэгстэй өөртөө сайн болгоно гэдэг чинь ингээд амар гоё ээг өөрчлөлт авчиж байгаа байхгүй тий. Өөр нь бас хэлэхэд тэгээд хүн чинь яаж ч бодсон ингээд хүн юм зааж өгдөө ингээд жоохон өөрхөн би ийм юм мэддэм байх шүү гэсэн тийм мэдрэмж төрдөг гэж би боддог байхгүй. Тийм болохоор гээд хүнээс юм асууад ингээд амархан юм байсан ч хамаагүй зүгээр очиод тэгээд асууад надад зааж өгсөнд баярлалаа гэдэг хэлчих юм бол тэр ингээд хоёр хүний хоорондын харилцаа бас арай ингээд гайг бол бүр нэг амар тэнийг юм асууж болох шүү заяа. Тэгээд ажил мэжтэй албатай тийм ингээд та мэддэмчид ингээд надад заагаад өгөөч. Тийм ээ часаад л. Чам тиймэрсэн зөв мэдрэмж. Зөв мэдрэмж юу байсан бэ? Юу байсан? Яг юм ажил хийхэд ер нь хэцүү юм байгаагүй. Ажил жоохон юм ингээд эхлээд ингээд ажилдаа тасгаад ч юм уу, угаасаа хүн ажил хийхэд ч юм уу ингээд нэг хэцүү ч юм шиг санагдах хальт юм нэг бодлоод орж ирдэг шүү дээ. Тиймэрхүү бодлоод хаяа төрдөг. Гэтэл чинь нэг амар миний ингээд
надад ингээ аим сүзэн дандаа л тийм байгаа юм шиг бодол ерөөсөө биш байхгүй. Хайл тайлт нэг юм тухайн цаг үеэс шалтгаалаад янз янзын мэдрэмж угаасаа төрж байгаа. Тэгэнгүүт хэцүү жоохон юм айгу муухай мэдрэмж төрдөг байсан юм ажил дээр тийм мэдрэмж төрдөг байсан юм гэх юм бол ингээд би ингээ ихний ажил дээр ингээ ажиллаж байхад ингээ тэнд нөгөө ямар ч гадаад хүн байхгүй ганцхан гадаад хүн би байсан байхгүй. Бүс нь бүгд солонгос хүмүүс тийм болохоор нөгөө ингээ настай хүмүүсийг ажилладаг байсан. Тэгэнгүүт ингээ настай хүмүүс ингээ Монгол ч гэсэн тэгдэлтэй ингээ янз бүрийн юм асуудаг штеп. Тэгээ айгүй их юм асуун ингээ жоохон доош хийж байгаа ч юм шиг. Тэгээ янз янзын юм ярина. Тийм Монголын талаар айгүй сонир юм асуудаг. Монголын талаар бас ингээ айгүй буурай орон гэж жоохон бодоод байдаг юм шиг санагддаг. Жоохон тийм. Тэгээд тиймэрхүү хандлагаар тэгээд ийм залуу ээж яагаад нөхөртэй ийм залуу ээж хүүхэд гаргацсан тэгээд бүр их сургууль төгссөн ирнэ яагаад энд ингээд ийм ажил хийж байгаа гэж тэгээд ингээд нэг юм тэнгууд тэрэнд ингээд миний тухайн үедээ ингээд мэдэрч хүлээж авч ирсэн болохоор жоохон эмзгээр ингээд нөгөө айгүй юм эго ихтэй юм уу та нөгөө юм намайг ингээд хилчлээ би өстө энэ л ийм ажил хийж байгаа болохоос биш гэдэг нэг юм жоохон өөрийн маань юм тийм нэг жоохон өөрийн маань л нэг жоохон тийм хандлагаар би ингээ хэцүү юм шиг хүлээж авч ирсэн юм шиг одоо бодоход бол нэг амар хэцүү онцгүй мэдрэмж биш. Гэтэ ерөнхийдөө ингээд ажил хийхээсээ илүү хүмүүсийн хандлагат аюу хүнийг ингээ жоохон стресстүүлэх ч юм уу аюу ядраах гад байдаг юм шиг байна. Гэтэ ер нь тэрнээс устдаар бол гайгүй. Гэтэ хаяада тэгэл онцгүй үе байна. Хаяада читэйхэн гоё үе зөндөөл байна. Тэгэл ер нь бол ажлын уур амьсгалаас бас шалтгаалаа тийм нэг хүн тэнцээ ингээ муухай ойр шашгараад ах юм бол ямар ч ажил хийх хэцүү шүү дээ тийм үү. Тэгээд нөгөө нэг би чамд хэлжсэн шүү дээ. Яа би ингээд манай ажил нөгөө 100 ингээд үйлчлүүлэгч багсаад тэгээд нэг сар гарan жилөө би амархаар болоо ажилгүй болсон. Тэгээд онгот нь би ингээ ажил хийж байсан болохоор манай тэр ажлын хажууд байдаг нэг хоолны газар бас хүн ирэхтэй болсон гэхээр би нэг өдөр нэг 3 цаг ажиллаж үзсэн. Тэгээд ажгүй хаана би тэр өдөр нь 5 дахь өдөр ээж дараа тэгээд нэгтгээс ирээрээ тэр нэгтгээс очиод ажил нь бол маш амархан тэгээд амар олон хүнтэй тэгээд ажил аягүй багтаа газар байсан болохоор өрөнд ажгүй байсахгүй. Гэхдээ хин яг юу их нь ямар ч тодорхойгүй тэр амар олон хүмүүс ингээ азалцаал байдаг. Тэгээд ингээ ямар ажил хийх нь ерөөсөй тодорхойгүй жоохон. Тэгээд дээрэс нь би болохоор намайг бол наах ингээ яг л нэг юм хийх ингээд өнгө гэж би бодож исэн чинь надаар ингээд юу ч хамаагүй хийлгээд тэгээ ингээд яг юм захирлан ч юм уу нэг хүн өмнөх өдөр нь өмнө нэг 5 дахь ажиллах байсан чинь ер нь бол уур амьсгал ер нь их дайггүй байсан хгүй. Тэгээд гэсэн чинь нэг өдөр би ингээд ажилласан чинь ингээд тэнд ингээд нөгөө захирал юм уу менежер юм уу тэр гол хүн байгаагүй болохоор тэр одоо хоолны газрыг ахалж исэн нэг хүн амар ааштай ихжсэн. Тэгэл нөгөө нэг амар намайг толгойд хүрөөгөө загнаал ингээд хажуугаар явахаараа ингээд тэгэл би ингээд яана би энд ингээд ажилламаар байна. Одоо яах вэ чи таа гэж дотроо бодоод тэгэл хэсэг ингээд ажиллаа ихээр ерөөсө нэг юм хийжээвэл байл тийшээ яв гэж тийшээ яваад ирэнгүүт тийшээ яв тэд ингээд зохих гол юм шиг ингээд одоо ингээд хажуугаар өнгөрөхтэй ингээд өнгөрөөл заяа. Тэгэл ерөөсө зүгээр ялахгүй байхгүй. Тэгэл ингээд амар чанга нэрээр дуудаал ингээд захнаал. Тэгсэн би чам тэгж хэлж ах чи тэгээд тахтай яа тийм ингээд гэсэн. Тийшээ яваач ингээд тийшээ яваа. Тэр ширээ хураагаад ир гэсэн. Энд хаягуугаа гэлцээ. Тэгсэн тийг ингээд тийшээ агуулх яваа тийм аваад ир тэгэл надад ер нь амар хэцүү байсан. Тэгээд юу их нь тодорхойгүй уулна ажил нь амар баг. Гэтэ ингээд тэр галтгаан ингээд аягүй жижигхэн ирнэ амар их хүнтэй. Тэгээд тэр хүмүүс ерөөсөө юу их нэг жоохон тийм тодорхойгүй. Тэгээд ингээд тэр менежер юм уу ахалж байгаа тэр их ч болохоор ингээд бүх юмд өөрөө оролцоод хүмүүсийг ажлын тайван илэрхгүй ингээд өөрөө юм болгонд ингээд оролцож явах стресстэй хүмүүс. Тэгэнгუутаа сүлдээ ингээд амар тэр өдөр нөгөө нэг над руу поинтлж айгүй юм загинсан. Тэгээд тэр өдөр нь ягаад ч би ингээд загнуул таарсан. Тэгээд амар ингээд загинж мэгнэ гашгараа намайг ингээд төлөж хүмлгээд ингэж ийсэн. Ингээд би ингээд тэсэл цаа би 7 хоног хэсэг гэдэг юм бодож ирсэн. Тэгээд ер нь ингээд болохгүй. За би ядаж ингээд өнөөдрийг ингээд дуусгах чи би ядаж нэг бүтэн цалингаа амаар байгаа байхгүй. Тэгээд гэсэн чинь миний толгой руу ийм одоо ингээд
хоол зүүдэг ийм нэг юм төмөр одоо юу гэмдэ паднусаар ингээд шүргэж яг юм албаар тэрний албаар биш юм шигээр ингээд шүргэж зогсоохгүй зохиох ингээд нөхцөлгүй хахад ингээд зогсоохгүй гингууд оо яана уучлаарай гэж нэгээ зав. Тэгэл би бүр тэн ингээд хамаг юм ингээд тэгэл би уучлаарай би ингээд танад ингээд ажиллаж чадахгүй юм байна. Уучлаарай би яг одоо ингээд явлаа гэж би тэгээд шууд ингээд уйлцахгүй юу. Бас тэгэж ч муухай. Тэгээд ингээд тэр яг тэр хугацаа тэр ингээд намайг ингээд одоо тэр паднуусаар ингээд шүргэж байгаа юм шиг толгоор маань ингээд зохих хүртэл би ингээд амар их тэсэхгүй за яг энэ хүн өнөөдөр ингээд амар стресстэй байгаа мэт үү гэж бодоод тэгэл юм ингээд тэсэлсэн чинь тэгэл цонгод би үнээр тэсээгөө тэгээ ингээд уйлаа за би ингээд хийсэн уучлаарай би өнөөдөр ингээд танад ажиллаж чадахгүй байна гэж хэлээд тэгээ би шууд хувь цайлах өрөөдөө ороод зүгөө аваад хуцаас солиод тэгээд уйлаа гараа явсан тэгээд над руу эргэж залгаагүй над дээр иж холбоо яриаггүй тэгээд яг цалин маань шилжүүлсэн би тэгээд цалин маань шилжүүлэхгүй бол ер нь бол буцаж уцаар ярий гэж бодож байсан чи цалин маань шилжүүлээд тэгээ өнгөрсөн тэгээд тэр газар ерөнхийдөө манай тэр авийнхаа миний ажилладаг гэсэн газрынхан мэддэг жоохон ааш юмутай тэгээд хүн их цалигддаг газар ер нь эхнээсээ мэдчихсэн гэсэн нэг ингээ ажилгүй болоод орж байгаа болохоор манай захирлууд ч гэсэн юм хүлээгүй юм билээ надад тэгээд яг тийм газар нэг ажиллаж үзсэн тэгээд тэр бас жоохон тийм мэдрэмжсэн. Гэтэ одоо тэр их чинь нэг амар гомдтгүй маа би дараа нь тэгээд ажилдаа буцаж ороод нөгөө ихчтэй чинь нэлээд таарсан шүү. Тэгээд тэнд бас хүмүүс нь солигдсон л байсан. Тэгээд тийм муухай аштай болохоор хүмүүс татгүй маа. Тийм шүү. Тэгээд би тэнд тоогооч амар гоё аштай өмсөн. Хоолнууд нь ихтэй амар гоё гардаг. Тэгээ ариун цэврийн үед үнээр сайн тийм газар эсэхгүй. Тэгээд би тэндээс нэг сурсан юм. Тэр нэг намайг нэг амар загинчээсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг тоогооч маань амар гоё хоол хийдэг. Дээрэс нь айгүй юм тайван гоё аштай өмсөхгүй. Тэгээд би тэр тоогооч хичээс очив. Хичээ энийг хаашаа тавих вэ? Энийг яах вэ? Гэж амар асуугаад тэгээд гэж яхад тэгээд харсан чинь тэр их чинь жиг хийчихсэн хгүй тэгээд жигний нэг юм гоё шарсан галны амт идэг шиг гэрэлтсэн юм шиг тэрийг би яаж хийдэм болоо гэж юм л амар боддог гэсэн заяа. Тэгсэн чинь тэр их чинь ингээд жиг хийчихсэн хгүй. Тэгсэн ингээд нэг ингээд одоо юм хусураар ингээд утгаад нэг талаараа нэг гараараа утгаад нэг талаараа болохоор ингээд газар ингээд төлжсэн хгүй. Газын ингээд хуш үйдсэн ингээд төлөөд тэгэд би тэрийг яг энэ нэсэн бэ гэх. Тэгээд би тэрнээс хойш хаяа гэртээ юу хийхтэй яг тэр их чих шиг ингээд түлхээр үнээр nice болдог. Тэгээд тэр ажил яг хөө тэгээд иймэрхүү хүмүүс байд юм байна да гэж өнгөрсөн. Тэгээд тухайн үедээ бол би амар гомдоод тэгээд өөрийнхөө бас байгаа нөхцөл ч гэсэн амар ингээд жоохон юм готрах ч юм уу тиймэрхүү мэдрэмж авсан. Тэгээд нөхөрлөгөө залгаад ингээд ажиллаа би өнөөдөр ингээд хийх гэсэн бодож ингээд ингэчлээ гэж. Зүгээр штэ чи ингээд зүгээрээ ингэж ажиллана гэж яах вэ штэ яасан ингээд нөгөө сонин хүмүүс таарсан юм бэ зүгээр гэтэйгээс хүрээд иргээс. Тэгээд за гэж мухай тэгээд яг тэр ажил тэгээд би ажиллах ёсгүй л байсан байлгүй гэж хэмээд тэгээд яг тэр хүнд одоо нэг амир гомдоод ах юм байхгүй тэгээд тийм хүн байдаг юм байна гэдгийг тэгээд мэдээд өнгөрсөн. Наач мөхтэй мухай мэт юм. Тэгээд ингээд тэр болтол аягүй ингээд хөвчээл ингээд аль болохгүйгээл байгаа шүү дээ. Гот ингээд бүр ингээд чичлэл амар загнаад байгаа байхгүй. Нэрээр ингээд тэр хаваар дүүрэн гашгнаад тэгээд тийм муухай аштай хүмүүс амар их байдаг. Ялангуяа манай юуны галтгооны нэг тийм муухай ч гэсэн ер нь хөвчтөн тийм байдаг. Өөртөө манай тийм ихснэр нэг үе ирээд солонгос удсан ч юм уу тийм хүмүүс айгу тийм байдаг юм шиг ажиглагдсан. Яг нь надтай нэг тийм амар таар цаа үчтэй ойр орчмын хүмүүсээс энэ сонсоод ер нь тийм байдаг. Тэгэхээр тийм хөө янз янз аштай хүмүүс байдаг шүү хамуу. Дэлхийр болох нэг тэгээд чараа гээл за яаж үлээж авахаас шалтгаална юм уу? Тэгээд энд ирээд болвол тэгж бодсон ш. Энд ирээд ажил хийгээд ер нь энд ирсэн болохоор ийм ажил хийж яг ийм одоо энэ өөрийнхөө нөхцөл байдлыг өөрийгөө яг ийм
одоо нөгөө бэлтэргүүд өгнээ те би одоо хий юм бэ гэдэг өөртөө жинхнээсээ нүүр тулаад тэгээд бас ингээд үйлчлэгээний ажилч бай ямар ч ажил ингээд хүн хийж болно тэгээд тэр хүмүүсийг ч гэсэн ингээд хүндлэх нэг тийм хандлага суусан надаа тэгээд өөрөө хийж үзчихэж л гэдэг юм байлээ тэгээд ингээд ажил хийж сурах ямар гоё юм бэ гэж би ер нь ол тэр үед амар бодсон. Ингээд нэг ажил надад ингээд би өмнө нь одоо би ингээд Монголд ингээд байсан бол ер нь бол хийхгүй л ах л та. Хийхгүй. Тэгэнгүүт ингээд бид нар ч угаасаа өөрийнхөө улсад байгаа өөрийнхөө улсад өөрийнхөө хэлээр ярина. Дээрээс нь бид нэр улсдаа бол ингээд өөрийн гэсэн нэг мэрэгжил эзэмшсэн мэрэгчлэрээ ажиллах боломжтой байхгүй юу. Тэгэнгүүт ингээд энд ирээд ингээд өөр улс тэгээд өөр улсын соёл нь ч өөр хэл ус нь ч өөр тэгээд ингээд энэ улсад ингээд асаж одоо ингээд сурах мэдх юм амар их байгаа. Юу орчоо тэгээд энэ улсад ирээд энд яг энэ ажлыг хийж ойлгох хэрэгтэй байсан юмнууд бас зөндөө байж тээ тэгээд ингээд энд байх хугацаанд бол ингээд яг энэ бодит өрсөн дээр амар сайн буусан яг ингээд аюу зүү шийдэл болсон байна даа гэж би ер нь амар боддог. Эргээд ингээ өөрийнхөө ажлыг хийсэн ч гэсэн амар гоё юм үн цэнтэй хандах юм байна да гэж бодсон тийм дээ. Миний бодлоор энд бол аюу тийм юу чи өөрөө сайн хийж ажлаа хийж чадсан бол чамд нэг хангалттай хүсэж өгдөг гэж би бодсон. Миний хөдөлмөрийг аюу сайн үнэлж чаддаг тийм дээ. Тэгээд санагдаа. Тэгээд өөр чинь одоо ингээд ажил хийж байгаа эсвэл ингээд чинээр ажил хийх гэж байгаа ч юм уу тийм хүмүүс байх юм бол биш үү? Ажлаа хийхдээ зөвхөн өөрийнхөө ажлыг хийхээс гадна ингээд жижиг сэжигч байсан гэж юмнуудыг хажуугаас нэг за энийг ингэж хийх юм байна гэж хараад ах юм бол дараа нь тэр хүмүүнийхээ одоо тэр хүн чинь байхгүй хаа чи тэр юм нэгээд сайн хийгээд тэгээд байж чадах юм бол чамд өөрийн чинь ийм хүн биш тэгээд ер нь л ингээд арай амархан ажил руу ингээд бас чамайг ингээд авах боломжтой. Тэгээд дээрэс нь ингээд чамайг харж байгаа үнэлэмж ч гэсэн юу нэг дэжгүй байх юм бол тэр хэврээрээ ингээд чамайг одоо чам даалгах ажил тэгээд дээрэс нь одоо чамайг үнэлэх цагийн цагийн хүйс ч юм уу тиймэрхүү нь гэсэн өөрчлөгдөж явдаг. Би бол одоо ингээд гэртээ бол тэгээд амар байг гэж зүйлээд идэгчсэн ажил мэл дээр бол ингээд хүн даалгаагүй байсан чинь ингээд тоос арчаал ингээд өмнө хийгээл ингээд байж байгаа. Тэгвэл тэгэл тэр болгоо чинь ингээд харахгүй байгаа юм шиг тэрнээсээ танаа ингээд мэдчихэл хийдэг. Тэр бас тэгээд ер нь бол юу бас заавал өөрийн энийг ямар намайг хийсэн биштэй гэсэн биш ингээд ер нь бол ингээд бас харж ингээд жоохон ажиллаад одоо чамд одоо арай амар ажил байх юм бол чи тэрийг нэг хийсэн байх юм бол дараа нь чамд даалгана гэсэн үг. Тэгээд би амар ажиллаар бас тэг ингээд яаж хийх юм бэ хажуудаас нь хараад зураад гэж бас үгээр байдаг. Нэг юм юугаа оромжоо мэдрэх хэрэгтэй юм шиг санагдаж ингээд тухайн ажлаа мэдрээд хичнээн би намайг хийгээгүйсэн би тэнд ингээд нэг тодорхой үүрэг гүйцэтгэж байх хэрэгтэй ингээд зүгээр зогсоод ингээд нэг цагаа нөхцөгөл би ингээд зөвхөн энийг хийх ёстой гэх биш тэнд ингээд тэр ажлынхан чинь ингээд завгүй байх юм бол очиод ингээд туслаад тийм тэгээд тэнцээс суралцаад ингээд ер нь нэг жоохон өөрөө жоохон сэтгэлтэй байх хэрэгтэй. Тийм ер нь асуух чухал юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь зарим хүмүүс болохоор ингэж боддог шүү. Би байхгүй бол энэ ажил явахгүй ч юм уу гэж боддог. Нэгт тэгж бодож болохгүй уусаа чамтай чамгүй нэг ажил үргэлжлэхээр тэгүүтээ бас нөгөө талаараа тэгж бодонгуудаа нэг нөгөө нэг үлдсэн чи яасан ч ийсэн ч тэгээд тэр юмар хийх ингээд би байхгүй болохгүй шүү гэж санаа зовж айгүй хийдэг гэсэн юм шиг байна. Хүүхэд гээд чи өвдсөн байх юм бол амрах хэрэгтэй ингээд чи ингээд ямар нэг ингээд тэр ажил хийж чамд тэгээд таагүй байх юм бол чи тэрнээсээ болж сурах хэрэгтэй тэгээд чамтай чамгүй гэдэг ямар чамайг аврах уу яаж хийж гарч ирнэ гэдэг. Тийм болохоор ингээд бас өөртөө бас хайртай байх хэрэгтэй. Тэгээд ингээд цаг хугацаанд болсон бол бас зарим зүйлээс ингээд явж сурах тий дараа одоо ингээд нөгөө нэг хаалга хахаар нөгөө хаалга нэгддэг гэдэг шүү дээ тий. Тэгээд ингээд бүх юм ингээд цаг хугацаатай учраас тийм байна. Би бол ерөөсөө нөгөө нэг анхнаасаа надаа буудалын цэмхлэний ажиллаж байгаа монголчууд амир хийдэж штий. Тэгээд би анхнаасаа нэг хийж үзээгүү тэгээд хийдэг юм таньдаг хүн байдаггүйс ахгүй. Тийм болохоор яг нөгөө
би ингээд яаж хийж эхлэх юм мэдэхгүй. Тэгээд надад зааж өгөх юм байхгүй би ингээд мэдэхгүй ингээд очиж чадахгүй. Тиймээс болохоор анхаасаа тэр чиглэл рүү юусоо ороогүй тэгээд тэр чигтээ ингээд яг ороогүй чигээрээ ингээд явж байгаа. Тэгэхээр буудлаас их эрсдэлтэй те буудлаас хамгийн их баригддаг юм Монгол хүмүүс нөгөө зөвлөгөө ажилладаг. Тиймээс би ингээд яг юу хийдэг яадаг гэдэг гэсэн ямар ч төсөөлөл нь байх зүгээр яг дэлгэрэнгүй сайн мэдгүй тийм болохоор тиймэрхүү ажлын талаар бол сайн мэдгүй байгаа. Яг галтгоо хаваараа бол нэр чи нөгөө нэг Ганнам гэдэг нөгөө нэг ягаан өнгөтэй кафед ажилласан шүү дээ. Манай кафеэс дээр хөрөн кафеэс шүү. Тэгээд нөгөө нэг манай ажил дээр очсон чинь чи бүр ингээд амар хөөрхөн отгоо дээр очсон шүү дээ. Отгоо Монголоос ирээд тэгэл очсон чинь бүр ингээд амар гоё матча латте хийж өгөөл. Тэснээ бүр ингээд амар гоё юм уух юм нариулж өгөө хийж өгөөсэй. Тэснээ бүр ингээд амар хурдан ингээд амар олон юм кофе гаргаж хүргэлтэнд явуулаад тэснээ ингээд бүр юм амар бамбалцдаг юм бүр нөгөө тийм болохоор юу сэфэлтэй гэдэг юм панкейк маяг юм заяа. Би бас тийм юм хийж чадгүй тэгэл би тэнд ороод сурсан шүү дээ. Тийм бит хоёр хийж өгөөл бүр амар гайхшир амар гоё юм зөндөө хийж. Тэгэл ажил дээр чинь би бас тэгэл чадахгүй шүү дээ уусаа. Тэгэл би ингэж заад өчгөө би чадна гэж тэгж л сурч ирсэн. Тийм болохоор тэгээд ажлын ярилцлаганд орохдоо ч гэсэн юм ингээд сайн зааж өгөх юм бол би сайн чаднаа гэж хэлэх юм бол бас ажиллаа гоё ажилд орох болно шүү дээ. Тэгээд бас ажиллаа сайн сураа тий. Тэгээд би бас ажил хийхдээ нэг боддог юм бас Монгол гэж тэрийг нэрээ бас боддог юм. Тэгээд би энэ ажлаас гарсан ч гэсэн миний дараа дахиад Монгол хүн авахгүй байх үедээ гэж бас дараагийнхаа үнийг бас боддог. Тэгээд надаар ингэж Монгол хүний дүгнжих үедээ гэж бас айгу боломж хийчихээд тийм байгаа. Тэгээ нөгөө ажиллаа бас гоё хандлагаар гоё ажиллах хэрэгтэй. Тэр ажлыг чи ингээд тасан турштай хийх биш. Тэгээ чинь тодорхой цаг хугацаатай. Тэгээд чи өөрийнхөө бас цаг хугацааг зарцуулаад тэндээс бас тодорхой өөрийгөө үнэлүүлээд цалин авж байгаа. Тийм болохоор аль талдаа ингээ гоё эрэг, гоё хандлагатай тэгээд бас юм ажиллаа бас сайн хийж авах хэрэгтэй шүү гэж хэлмээрээ тий. Усаал цалин аваад ажиллаа хийж байгаа юм тийм болохоор ажиллаа бас сайн хийгээрээ тэгээд ямар нэгэн одоо тийм юу багаж хэрэгсэл нэрсэлтэй ажилтдаг болвол боломжтой байгаарэ ижээ өгөх юм бол хэцүү шүү. Тийм болохоор тий тэгээд надад өөр яруу зөндөө юм байна л да. Би чинь цалингаа авчихгүй зөндөө утсан. Тэгээд тэр мэрийг би ингээд явж хүзэлж авсан. Тиймэрхүү юмуд ярих зөндөө юм байгаа. Тэгээд ажлын юу лээ? Ажлын зөвшөөрөл тэгээд тиймэрхүү нөгөө нэг цалингаа авчихгүй байх юм бол яах вэ? Ийхүү зөвшөөрлгүй ажиллаж байсан бол яах вэ? Тиймэрхүү юм хэрэг та нар сонирхох гэх юм бол дахиад айгуу дэлгэрэнгүй ярьж үгүй. Одоо айгуу нэлээ удацтай хойлоо яриад бараг цаг хагас болж байгаа учраас ер нь ингэсээ дуусна тийм. Тэгээд та нар сонирхох гэх юм бол ажилтны холбоотой тийм юмнууд яаж олон гээд ажлын юу лээ нөгөө нэг ажлын одоо анкетн дээрээ юу гэж бичвэл ингээд чамайг дуудах уу яах вэ юм бас тэгээд ажлын ярьсан нэрээ юу ярьдаг уу гэсэн юмнуудыг бас тэгээд та нар сонирхох гэх юм бол дээр дахиад энэ талаар ярьж болно. Тэгээд өөр сонирхолтой та нарт хэрэгтэй юу байна? Асуух шаардлагатай нэг хоёр ярих юм бол сонирхолтой гэж бодсон юм байх юм бол бас сэтгэл бичих юм бол хоёр бас ярина. Тэгээд ингээд өдөр болгон ингээд амар гайхалтай гоё байхгүй. Тэгээд захирал ч юм уу ажил хамтдаа ажиллаж байгаа хүн болгон ч ингээд ер нь бол сайн хүн байсан ч гэсэн сайн хүнд ч гэсэн цаар ааш байгаа. Тэгээд зарим юмыг бол ингээд өнгөрөөдөг, чихний хажуугаар өнгөрөөдөг, өөртөө хэд босгож авахгүй байх хэрэгтэй. Тэгээ ингээд ажил хийн гэдэг чи одоо ингээд бүх юм нэг хэмнэлээр яваад байна гэж аахгүй. Өдөр болгон тухайн цаг үеийн сэтгэл санаа тий эсвэл хамт ажиллаж байгаа хүмүүсийн чинь ингээд нөхцөл байдлаас шалтгаалаад өдөр болгон өөр байна. Яг хөө заримдаа амар хэцүү байж магадгүй гэхдээ эргээд бодоход ингээд даваад гарчдаг юм чинь ингээд хэцүү байсан ч гэсэндээ ингээд хийсээ тэгээ гоё зөв ингээд одоо юу гэмдэ гоё хичээлд бас суралцаарай, гоё зөв ажиллаарай, дараа нь гоё ингээд үр дүн гарна шүү тий. Үр дүн ингэж хүмүүсээ шагнана. Тэгээд ажил хийж сурна. Ажил хийвэл ам тосна гэдэг штэ монгол хүмүүс тий. Яг л тэр үг бол үнээр үнэн. Тэгээд ингээд ажил хийсний чинь ингээд үр шим ингээд чамд бас өрийн шүү. Тэгээ гоё ажил хийсэй тий.
Тэгээд чамайг ажилтны байж ах чинь ингээл гадуур гой зугаалаа явж байгаа хүмүүс чинь ч гэсэн босод ажиллаа хийгээ явж байгаа чи гэсэн ингээд зугаалаад явах өдөр ирнэ тийм болохоор амжилт хичээгээрээ дулаацтаарэ ханаад муухай ханаад хэлээ шүү дулаацтаарэ тийм байна. Тусгай. Тэгээ ажил дээр ингээд уйлах нэг зөндөл одоо үе таах бах тэгээд яг тэгэл чинь тэгэл хаа үеийн асуудал. Тэгээд нэг ажлыг чи хүн чанд муухай харьцаад байна гэдэг чинь бүх газар танд тийм гэсэн үг биш болохоор тийм муухай газраас тэгээд орхиж сураарэ. Тэгээд нэг хаалга хаалгад нөгөө хаалгад нэгдэг болохоор тийм муухай газрыг тэсгүй бас тийм явж сураарэ. Тийм ээ. За бай. Тэгээ дараагийн дараагийн подкастаараа уулзъя. Тийм. Тэгээд та нарт бас өөр тийм манай хүн болохоор за энийг биш. Энийг дараа нь За тийм. Тэгээд ямар ч тач бид хоёр ингээд хоёр өөр бас ингээд өнцгөөс ярьж байгаа. Тийм болохоор ингээд та нар сонирхолтой юм байх юм бол одоо жишээлбэл манай хүнээс ингээд юу хүүхдийн талаар, цэцэрлэгийн талаар, ингээд солонгос төвд талаар тийм юмнуудын талаар бас асууж болно. Тэгээ миний хувьд болохоор солонгос болохоор би солонгос хэлгүй ирсэн гэдсэн шүү дээ. Тэгээ одоо болохоор би солонгос хэл сураад явж байгаа. Тэгээд би болохоор өөрийнхөө дагалдан визээр одоо солонгост амьдардаг. Тэгээ тийм болохоор дагалдан визтэй хүмүүс ингээ одоо улсын хөтөлбөрөөр гэх юм уу та тий үнэгүй бас солонгос хэл сурах боломж бас байдгийн шүү. Тэгээд би одоо яг тэр боломжийг ашиглаад хэлний бэлтгэгийнхаа мөнгийг хийнээ одоо ингээд магистртаа одоо хэлний бэлтгэгийнхаа мөнгийг хийнээд одоо тэр хөтөлбөрийн дагуу одоо нэг хичээлээ үзээ явж байгаа. Тэгээд тэр хөтөлбөрөө дуусгаад одоо TOEFL оноотой болоод магистртаа орох зорилготой байгаа. Тэгээ бас тэрний талаас дараа яаж сонирхож байгаа юм бол тэгээд асуултаа үлдээ чимэлтээр гээд дэлгэрэнгүй хариулаад өгнө. Тэгээд дагалдагын эзний талаар тэгээд өөр солонгос холбоотой юу ч гэсэн ингээд асуух юм бол бид мэдэхгүй байсан ч гэсэн хайж агаад хариулаад өгнө. Тийм ээ. За одоо жинхэнэ бай. Ихтэй дээр хоёулаа годос. Чон.